Сайн бацгаана уу? Санан байна. Урт тароо уншлагада тавтай морил. Энэ удаад уншлагаар нь таны зайны ханийн, таны ханилах хүний, хань хүний бүхий л мэдээллийг нь харж өгөх болно. За бичлэгийнх нь эхнийх нь хэсгээр нь тэр хүний зан характер, гадна төрх, карьер, орд гэд тэ бүхий л зүйлсийг нь харж өгнө. За тэгээд нийлэх нөхцөлийг нь бас харж өгнө. Хизээ хаана яаж гэд тэгээ бас энергийн шалгалтыг нь хийж өгөх учраас та яг зөв группээ сонгосон байна уугүй юу гэдгийг шалгах боломжтой. За тэгээ хэрэг манай нэмэлтийг минь авах юм бол та хоёрын ирээдүй нийлсний дараах амьдралынх нь зөвлөгөөнүүдийг нь байдлыг нь нөхцлүүдийг нь хараад өгөх болно. За тийм ээ. Тэгээ нэмэлтийн талаар санах зүйл нь гэх юм бол хэрвээ нэмэлт нь байгаагүй байсан бол энэ нэмэлтээр нь гарч ирэх байсан мэдээлэл тэр чигтээ оршихгүй байх байсан юм шүү гэдгийг сануулъя гэж бодлоо. За 3 групп байгаа. Эхний групп нь хунны зурагтай байна. Хун шувуу. Хоёр дахь групп нь Star Cosmic Child, хорвоо ертөнцийн хүүхэд гэж орчуулах юм уу те? Охин гэд орчуулчих. За 3 дахь групп нь Сар Батуула, Цуураа гэдэг нэртэй хөзөр байна. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдж буй хөзрийг сонгоорой. Group number 1 уншлагада тавтай Марил та reflection гэдэг юм тайлталтын чанартай, арга билгийн чанартай, хуны зурагтай хөзрийг сонгосон байна. За хун гэд шуун өөрөө маш хүчтэй гээс гадна маш үзэсгэлэнтэй шувуу тийм үү. Тэгээ хайр дурлалыг, романсыг бэлэгддэг шувуу. Цагаан хун, хар хун хоёр голын гэдэг ч юм уу те нуурын одоо усан дээр тусгал болоод хоёлаа нэгнийгаа тусгалдж байгаа, толдож байгаа дүр зураглал нь магадгүй ихэр төлөлийн харилцааг бэлэгдэж байгаа юм болов уу гэж надад санагдлаа. За тэгэхээр шууд уншлагын орё энергийн шалгалтыг нь хийж өгье. Group number 1 яг одоо ямар шүү байдалтай байгаа вэ? Ace of Cups. Хөзрийнхэн доор нь гарч ирсэн байна. За group number 1 яг одоо ямар байдалтай байгаа вэ гэдгийг хараад өгье. Энергийн шалгалтыг нь хараад өгье. За энэ хөзөр нисэж гарч ирсэн. Strength гэх хөзөр нэгдлийг бэлэгдэх хөзөр нь эрэгтэй эмэгтэй эрчмүүдийн нэгдлийг бэлэгдэх хөзөр байна. Бас зөрүүл замыг бэлэгдэх хөзөр байж болно. Хүч чадлыг бэлэгдэж болно тийм. Нэмэлт хөзөрнүүдийг харъя. Queen of Swords, Two of Pentacles. Group number 1-ийнхний амьдралд аль хэзээ хин нэгэн хүн байгаа харагдаж байна. Тэгэхээр та single эсвэл ямар ч одоо хүний талаар бодоогүй зүгээр 100% нээлттэй бодолтойгоор энэ уншлагад орж ирсэн байх биш л болов уу те хин заавал хин нэгэн хүн таны амьдралд байгаа, бодож байгаа хүн байгаа, харж байгаа хүн байгаа, тоочсон хүн байгаа. Магадгүй хин нэгэн хүнтэй аль хэзээ харилцаанд орсон байгаа харагдаж байна. За тэгээ энэ харилцаанд сайхан үгээ аваад таарад нийлээд их дажгүй явж байгаа харилцаа гэж надад харагдаж байна. За баг зэрэг асуудал байгаа нь гэх юм бол жаахан хэрүүл маргааны хил ам зөрөлдөх асуудал энэ харилцаанд байж уулзшгүй. За бас та өөрийнхөө одоо айшийн талаар гэж хэлэх юм уу те одоо шууд шулуухан муухагаар хэлэхэд өөрийнхөө айшийг жоохон би муухай ааштай байгаад байна уу? Хитрхи их юм бодоод байна уу гэх мэт юм стрессний те оюун ухааны үйл ажиллагааны хит их юм бодох overthink хийх иймэрхүү асуудлууд баг зэрэг нь харилцаанд тулгараад аж болцсошгүй. За тэгээд энэ асуудал нь таны тал дээр бус нөгөө хүний тал дээр нь таны тоочсон байгаа, таны бодсон байгаа, магадгүй ханилсан байгаа. Энэ хүний талд overthink хийдэг, юмыг хэтрүүлж боддог. Тэгээд тэрнээс болоо маргалдах гэдэг асуудал үүсээд аж болцсошгүй. За тэгээд бас энэ хүн хүлээлтэнд нь жоохон нийцээгөө гэдэг ч юм уу те. Та эсвэл хүлээлтэнд нийцэхгүй байгаа. Хүлээлт тавиад тэр хүлээлтэндээ жоохон урам угарсан нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ энэ бол асуудлууд байгаа. Асуудал биш зүйлсүүд ингэдэг юм бол үнэхээр сайн гар нийлдэг, өгөө аваан таардаг. Та хоёлаа нэгэндээ адилхан хэмжээгээр хайртай, адилхан хэмжээгээр дуртай, адилхан хэмжээний энергийг өгдөг. Ийм хүмүүс байна. Тэгээ мэдээж хоёлаа баг зэрэг зөрүүд хүмүүс аж болцсохгүй тий. Хоёлаа хүчтэй төрлийн хүмүүс аваад байна. Хоёр хүчтэй хүн нийлчингүүд юм жоохон зөрүүд харилцаа үүсгэх гэдэг тал байгаа харагдаж байна.
За тэгээ та хоёр хоёулаа нэгнийгээ маш үзэсгэлэнтэй хүмүүс, царайлаг хүмүүс, үнэхээр дур булаам, дур татам хүмүүс гадна физик байдлаараа хоёулаа нэгнийгээ үнэхээр сайхан, үнэхээр их таалдаг. Үнэхээр их таалдгаа гэж харагдаж байна. За тэгээ магадгүй нэгнийх нь муухай ааштай талан ч гэсэн хөөртөм санагддаг гэж болж шгүй. Хэрвээ та жоохон муухай ааш гаргаад хар яар хийчдэг бол нөгөө хүн гаднаа яасан муухай ингээд стресстэй гэдэг ч юм уу те. Ийм онцгой юу гэх юм одоо онцгой дургуутж байгаа юм шиг илэрхийлэмжийг гаргаж байгаа ч гэлээ яг дотроо бол жоохон таалагддаг. Тэ жоохон ааштай хүмүүст дуртай гэдэг. Та ч ааштай хүмүүс жоохон дуртай. Нөгөө хүн ч ааштай хүмүүст дуртай гэдэг ч юм уу. Тэгээ нэгнийхээ та хоёрын нэгний ингээ жоохон ааштай их юм ярьсан зан чанартай хоёулаа татагддаг гэж харагдаж байна. Яг үнэндээ татагддаг. За тэгээд тэгээ та хоёр энэ харилцаа, энэ нөхцөл байдлыг урагшлуулах гэдэг ч юм уу те эсвэл энэ харилцаанд ямарваа нэгэн шин зүйлийг оруулж ирэх гээд хичээж байгаа, оруулж ирэх хүсэж байгаа боловч тэр зүйлд нь жоохон блок садаа үүссэн байгаа, тэгж чадахгүй байгаа шин зүйлийг ялангуяа материалын зүйлийг гэдэг ч юм уу те материалын үйл хөдөлгөөнийг нөөх, суух, шинэ ажлыг оруулж ирэх, тавилгачлалтаа оруулж ирэхтэй амьдралтаа оруулж ирэхэд ийм материалын зүйлтэй холбоотой юмн дээр баг зэрэг асуудал жоохон блок үүссэн байгаа харагдаж байна. За гэхдээ та хоёулаа энэ нөхцөл байдлыг даваад гарч чадхаар харагдаж байна. Хамтраад гар нийлээд хичээж байгаа даваад гарч чадхаар харагдаж байна. Тэгээ гол асуудал гэдэг юм бол хинэн толгоолоод хинэн сонсож дагах вэ гэдгээ яг сайн шийдэх хэрэгтэй. Магадгүй та хоёр ээлжилж манлайлж болох юм тийм. Яг л хоёулаа манлайлагч маягийн хоёулаа хүчтэй зан характертай маягийн хүмүүс гэж харагдаж байгаа учраас тийм ээлжилж манлайлж болох юм а гэдэг зөвлөгөө харагдаж байна. За өөр нь бид нар энэ уншлага дээр таны заяаны хани суух ханилах хүний талаар мэдээллийг харах гээд байгаа. Тэгээд ханилах хүнийхэн талаарх мэдээлэл энэ хүний зан характертай нийцэх нь үгүй юу бүгдээрээ харцгаа. Энэ их уг нь дажгүй харилцаа гэж харагдаж байна. За тэгэхээр шууд уншлага руу оръё. За энэ хүний зан характерын мэдээллийг авъя. За эхлээд шууд ордоос нь эхэлчихсэн билүү? За таны ханилах хүн, нийлэх хүний ордынх нь мэдээллийг авъя. Ямар ордтой хүн байх вэ? За энэ мэдээллүүдээ би их хэмжээний ангаалтын зөвлөгөө гэхээс илүүтэйгээр арай зүгээр юм яг материал махан биеийн бодит үннийг зүгээр түнгээ хэлээд явж үзье гэж бодлоо. Тэгвэл уншлууд дээр дандаа л ангаалтын зөвлөгөө хэлж өгдөг. Тэгээ ууг нь ангаалтын зөвлөгөө нь илүү таны хүчрхжүүлнэ бол илүү амьдрал нь үнцэнтэй. Гэхдээ хаяа ажилтгаа зүгээр юм хуурай гэдэг ч юм уу. Тэгээ хуурай таргуулчлага зүгээр гэж болцсошгүй. За энэ таны ханилах хүний зайны ханийх нь эсвэл түндлэн гэдэг байгаа тийм түндлэн ямар ч хэлээсээ ханилах хүнийх нь орд нь ямар хүн байх вэ? Харъя. Ордыг нь харъя. Fourth house. Тэр мэлхийн орд ажуулцшгүй. Гэр мэлхийн орд байх шаардлага бол байхгүй. Мэлхийн орд нөөрэ гарч ирээгүй. Мэлхийн ордыг захирдаг гэр нь гарч ирсэн учраас маш юм гэрсэг. Тэр надад яа ч хумхын орд гэж сонсогдлоо. Мэлхийн орд ажуулна, хумхын орд ажуулна, матрын орд ажуулна. За тэгээ маш гэрсэг. Энэ хүнтэй хамт байхлаар маш тухтай яг гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрдөг. Энэ хүний хувьд гэрийн орчин гэдэг зүйл маш чухал ажуулна. Магадгүй интерьер дизайнер ажил мэргэжилтэй ч ажуулцшгүй. Ямар ч иглээсэн энэ орд мордууд нь зөрчиж болно. Гэхдээ ямар ч иглээс энэ хүнтэй хамт байхлаар яг л гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрдгөө гэж харагдаж байна. За энэ хүний зан характерын талаар харъя. Ямар зан характертай хүн бэ? Орд нь болохоор хумх матар мэлхий гэдэг ордууд гарч ирээд байгаа. Ямар зан характертай хүн бэ? Айгуу стресстэй. Жоохон невроз гэдэг чинь өвчтний нэр л невротик хүн. Невротик гэдэг нь нөгөө нэг 8 ширхэг хүний зан характер хүн болгонд байдаг зан характер гэдэг байдаг. Тэр 8 зан характеруудаас ингээд сонгоо дөрвийг сонгоод хүн бүрэлддэг байгаа. Тэгээ тэр дундаас невротик буюу их стресстэй, жоохон санаа зовнотгой, амархан сэтгэлийн төвшөмтэй тэгээ жоохон яана гэж сандрах гэдэг. Яана би хохирлоо гэд жоохон аимхай байж болцсон шүү. Тэгээ ялангуяа мэлхийн ордын нэр гарч ирсэн учраас
Жаахан твддэг, сандардаг аимхай аж болно. Тэгээ нилээ эмо аж болно гэдэг юу хушууг унжуулаад гэдэг ч юм уу те. За хушууг унжуулахгүй нэг кино Batman-ы дүр төрх надад орж ирж байна. Batman ч ингээ нэг л инээдэггүй, мишээдэггүй те. Нэг л serious царайтай Bruce Wayne биш Batman шүү. Нөгөө хар хуцтай хар масктай Batman юм мишээдэггүй ингээд юм ихэл нухацтай жухам юм бодоод юм баха нүр нь бараагаал суугаад байдаг те. Их юм бодоод суугаад байдаг. Тал харагдаж жоох эмо нилээн эмо тэг сөрөг үзэл бодолтой төрлийн хүн байж болцсошгүй юмныг айлуулах болохгүй талаас нь харах гэдэг тийм пессимист маягийн хүн байж болцсошгүй. За энэдтэй тэгснэ тэрэн дээрээ нэмээд айгүй хүчтэй хүн гэж харагдаж байна. Материал ордын энерги байж болцсошгүй тийм материал ордууд нэг ийм энергитэй байх гэдэг. За маш олон нөхцөл байдалтай тасаж чаддаг. Хичнээн ингэж их стресстэй, санаа зовдөг эмордогч гэлээ тэрийг гадна ертөнцийн харуулдаггүй байж болно. Дотроо ингээл эмор бол дотроо сэтгэл төвшөлөдөг. Гэхдээ гаднаа болохоор нөхцөл байдалтай дасан зохицож байгаа юм шиг болоод ч байгаа юм шиг хинтэйшлэл хинтээ харилцаж ярилцаж чадчихдаг. Гэхдээ нийгэмд заавал ийм нийгэмшиг гэж хичээдэг төрлийн хүн бол биш байв. Хичнээн нийгэмшиг чадвартай хинтэйшлэл хинтээ харьцах чадвартай ч гэлээ тийм зүйлсэд нэг санаа зовдөггүй, нэг анхаарал хандуулдаггүй. Хүнтэй таарнуу, таарахгүй байна уу, муудалцсан уу, маргалтнуу, тэ хүмүүс надад намайг таалнуу, таалахгүй байна уу, тэр бол хамаагүй гэсэн юм байр суурьтай жоохон ребел маягийн, тэ анаркист маягийн юм байр суурьтай. За бас тэгснээ сүнслэг мэдээлэл, сүнслэг зүйлсүүд хороо ертөнцийн амьдралын утга учир, нас барсны дараах утга учир гэх мэт ийм гүн сэдвүүдийг аягүй сонирхдаг. Ийм их л чухам хүн гэж харагдаж байна. Маш чухам зан характертай хүн гэж харагдаж байна. За тэгээ бас нийгэмдээ ийм төрлийн хүн мань хүн маань өөрөө жоохон нэр хүнд муутай аж болцсошгүй. Тэг хүн болгонтой хэрэлтэй яваад байдаг төрлийн хүн гэдэг ч юм уу. Эсвэл хүний дургуг хүрэх зүйлсүүдийг түр таа гэж хэлцдэг гэдэг ч юм уу те. Эсвэл таалагдхаа болоод эхлэнгүүд шууд нисэд алга болчдөг. Одоо олон хүмүүстэй найзлаад олон жилээр найзалж явж ирсэн. Тэр тухайн найзалж байсан хүн нь хүрээлэл нь онцгүй юм ичих юм бол тэгэл маргаашнаас нь байхгүй болчдөг, сороггүй байхгүй болчдөг, алга болчдөг гэдэг ч юм уу тий. Айгу онцгүй хүмүүсээ нэг шийдэхээр шийдсэн л бол тэгэл яваад өгдөг, орхиод яваад өгдөг төрлийн хүн байж уулзшгүй. Таныг орхиж яваа гэж байгаа юм бол биш ээ. Энэ хүн цухтаамтхаадаа биш, аимхаагийн хувьд л аимхаа. Гэхдээ аимхаа мэдрэмждэрээ үйлдэл бол хийдэггүй. Тэгээд аимхаагаасаа болоод хулчаараасаа болоод бусдыг орхиж абандон хийж хайж яваад байгаа даа бол биш ээ. Зүгээр л одоо айгүй тийм материал ордын энергээр энэ зүйлийг хэрэгцээг болчихжээ, энэ зүйл дэмий болчихжээ гэж харсан л бол за нэмж цагаа өрөөд яхав дээ гэдэг ингээд босоо яваад өгдөг энерги бол харагдаж байна. Тэгээ цагаа өөрийнхөө цагийг бүрдэг, өөрийнхөө энергийг дэмий зүйлд бүрдэггүй, дэмий юмд айгүй дургу, дэмий зүйлсийг яадаггүй, энтертейн хийдэггүй те дэмий зүйлсэд цаг анхаарлаа зарцуулдаг төрлийн зан характертай хүн гэж харагдаж байна. Ер нь жоохон хатуу маягийн хүн харагдаж байна. Хүчтэй төрлийн хатуу маягийн хүн гэж харагдаж байна. За одоо гадна төрхийн мэдээллийг харъя. Гадна төрхийн мэдээллийг харъя. За гадна төрхийн мэдээлэл дээр толгойноос нь эхлээд эсвэл нүднээс нь эхлээд ямар нүдтэй хүн бэ? Нүдний өнгө, байдал тий ямар нүдтэй хүн бэ гэдгийг харъя. Доошоо харс үзрэх байхгүй. Айгу ухаантай нүдтэй. Бараа өнгийн ухаантай нүдтэй. Тэгснэ dark circle те. Dark circle гэдэг нь нүдэд тойрлсон нүдэнд тойроод хаалцдаг да. Оройн цагаар унтаж мандахгүй ажил хийгээ суугаад идэх хүмүүсийн нүдэнд тойроод харалцдаг. Хэрвээ эмэгтэй хүн бол нүдээ ингэж хар танаар бодох туртай. Тийм бөөрийнхий нүдтэй гэж харагдаж байна. Чахтгар биш юм бөөрийнхий нүдтэй гэж харагдаж байна. Сормоос багтай хүн байж болцсошгүй. Үс нь ямар үстэй хүн байх вэ? Үснийх нь байдлыг харъя. Энэ хүний үсийг нь харъя. За урт үстэй юу, богино үстэй юу, долгионтой юу, шаргал уу, бараан уу, ямар үстэй юу, улаан үстэй юу, тэг будсан үстэй юу. Зүгий. Зүгий ч одоо үсээ бодох туртай байж болцсошгүй. Улаан өнгөнд их туртай, улаан өнгийн хувцас өмсөх туртай. Эмэгтэй хүн бол crop top өмсөх туртай. Тийм. Үсэндээ маш их анхаарал хандуулдаг.
үсээ маш их арчилдаг төрлийн юм байна. Ямар ч үстэй хүн байж болзошгүй. Урт ч юм шиг, богино ч юм шиг тий. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол бүр хаалцсан ч гэж болзошгүй. Эсвэл бүр хайлмаг гэдэг ч юм уу тий. Гэхдээ заавал тийм байх алба байхгүй. Гэхдээ ямар ч иглээсээ үсээ маш их арчилдаг. Үс нь маш өвөрмөц, содон сонирхолтой үстэй. Магадгүй үсээ буддаг тий. Байнга л будж яадаг. Эсвэл байнга будахгүй маа гэхэд үсээ байнга нөгөө нэг хийм биш. Нэг толгой халаадаг тийм массажны юмд хөөрөмж суулгадаг төрлийн юм байна. За царай нь ямар царайтай юм бэ гэдгийг нь харъя. Царай нь ямар царайтай юм бэ? Тэг маш ажилсаг энэ нэрийг харагдаж байна. Ажилдаа тариулж тэгээ бас дээрэс нь ажилдаа тааруулж үсээ янзалдаг. Одоо эрэгтэй бол үсээ будах хүсэлтэй байсан ч гэсэн хэрвээ ажил дээр нь үсээ будаж болохгүй гэх юм бол ажлын зарчмын дагуу ажилдаа шаардлагатай үсний стилийг авч явдаг гэдэг ч юм уу те. Эмэгтэй хүн ч гэсэн ажлын дагуу ажлын мэрэгжилтэд тохируулж үсээ засдаг төрлийн хүн гэж харагдаж байна. За тэгэхээр эмэгтэй хүн бол хэрвээ дуучин бол тэр дуучныхаа имижтэй зориулж үсээ одоо Ариана Гранде бол дуучныхаа дүр төрхөөр явж байхдаа заавал үсээ понитейлээр боочдаг те. Тэг жүжигчнийхаа дүр төрхөөр явж байхлаар үсээ задгаа тавьчихдаг. Гих мэдчлэн байж болно. За хэрвээ оффист ажилладаг айгүй юм өндөр корпорацид ажилладаг болвол үсээ ингээ бүр малитлэн гэлддэг гэдэг ч юм уу тийм ажилдаа тааруулж үсээ засдаг. Царай нь болохоор хөөрхөн жижигхэн царайтай хавсаархан царай гэж ярьдаг да. Хавсаархан царай гэснээр хөөрхөн хацартай гэж харагдаж байна. Бас айгүй ажилсаг амтан гарч ирлээ. Маш ажилсаг юм шаргуу ажилдаг амтан гарч ирж байна. Царайны гоё тайн гэж болно. Тайн боргол өнгөтэй байж болно. Хөөрхөн жижигхэн чихтэй гэж харагдаж байна. За нуруу өндөр хэр өндөр хүн бэ? Хэр өндөр нурууны өндөр нам ямар шүү хүн бэ? За жижигхэн биетэй хүн гэж харагдаж байна. Жижигхэн туйхан гуайлаг биетэй хүн гэж. Эмэгтэй хүн бол үнэхээр юм жижигхэн гуайлаг. Тэм жижигхэн охид байдаг. Жижигхэн биетэй гэснээр нэх гуайлаг. Эмэгтэй хүн бол тийм биетэй. Эрэгтэй хүн бол жижигхэн биетэй ирнэ юм элегэнт тэ эльф юм шиг юм нарийнхан одоо солонгосын K-pop эрэгтэй айдлын биеийн нэг тийм нарийнхан чүргэр тэгсэн ирнэ гуайлаг дуу байх гэдэг да юм гуайлаг биетэй бас боргол арьстай байж болно. Айгүй юм йога мого хийдэг гэж болцсошгүй сонголт сайтай, бие хөдөлгөөн сайтай, хурдан хөдөлгөөнтэй, юм удаан биш юм хурдан юм сэн. Тэг гинт тогтсон хөдөлгөөнтэй хүн байж болно гэж харагдаж байна. За гадна төрхөөс нөр юу харж болох вэ? За гадна төрхөөс нөр онцлог зүйл яах вэ? Гадна төрхөд нь онцгой өвөрмөц зүйл юу байх вэ? Гөрвөл гарч ирж байна те. Гөрвөл биш саламандр. Саламандрыг одоо монголоор юу гэж орчуулах юм бол та гөрвөлийн төрлийн амьтан бол мөн тэгэхээр маш сонин содон хувцаслах дуртай. Маш сонин содон хувцаслах дуртай. Тэг хувцаслаж байгаа стил нь бусдыг өөртөө татсан төрлийн хувцас бол биш. Одоо бусдын нүдэн твтэйхэн үзэгдэх төрлийн хувцаслалт бол биш. Дараахан харагдах хувцаслалт биш те. Одоо эмэгтэй хүн болвол ийм айгоо классик палаж энэ гэдэг ч юм уу тийм зүйлтэй биш. Ийм содон хачин жигтэй хувцас өмсөх дуртай. Тэгээ хатуу материалтай хувцас өмсөх дуртай. Джинс, савих тий. Тийм содон өвөрмөц сонин стилтэй айгуу сонио. Энэ стилийг нь яг ямар стил юм бэ гэж хэлэхэд айгуу хэцүү. Нэг талаар харахаар бохемиан юм шиг, эсвэл рок юм шиг, эсвэл классик юм шиг тэр нь ойлгомжгүй содон өвөрмөц стилтэй. Энэ нь ч гэсэн жахан зориуд бэрээ. Энэ хүн өөр хайрцаглагдах айгуу дургу. Эн чинь ийм төрлийн юм биш үү, тийм төрлийн юм биш үү. Хайрцаглагдах дургу учраас өөрийн фэшн загвар болон стилээрээ ийм өвөрмөц байж ялгагдахыг дээгүүр тавьдаг. Тэгээ ялгагдж байгаа нь олон хүний анхаарлыг татах гэсэнтэй биш. Зүгээр хайрцаглагдахгүй байх, ямарваа нэгэн имиж болон хүлээлтэнд боогдохгүй байхын тулд сонин содон хувц өмсдөг байх нэ. За энэ хүний карьерийн талаар мэдээллийг авъя. За ямар карьертэй, ямар мэргэжилтэй хүн бэ?
ямар карьертэй, ямар мэрэгчлэлтэй хүн бэ? Нептун урлагийн хүн байж болно. За урлагийн хүн байж болно, AI их ашигладаг төрлийн хүн байж болно, vision алсын хараатай хүн, зүүд гэх мэт зүйлсүүдтэй тулж ажилладаг хүн байж болно, бясалгал хийдэг сүнслэг хүн байж болно, дуучин хүн байж болно, дуучин жүжигчин хүн байж болно. За хэрвээ энэ төрлийн хүн корпорацид ажилладаг хүн бол тэр корпорацийнхаа маркетингийг хийдэг хүн байж болно, тийм маркетингийг зохицуулдаг. За одоо жоохон арай цагдаа магдаа албаны ажлыг хэрвээ хийдэг хүн болвол тэндээ тагнуул биш. За тагнуул ажиллах нь тий тагнуулын ажил эсвэл мөрдөн байцаагчийн ажил гэдэг ч юм уу тий юм ингээд судалж шинжилж нууцлагдмал зүйлийг ил гаргадаг юм ажлыг хийдэг. Одоо хэрвээ банкнд ажилладаг хүн болвол банкны ийм зээл олгогч гэж ярьдэн шүү дээ тий одоо зээл олгохдоо ямар хүн өөрийнхөө цалингийнхаа талаар худлаа бурж ийн ямар хүн зээл олгох юм бол зүг байх вэ гэдгийг шийддэг хүн гэдэг ч юм уу тий худал хуурмаг далтын зүйлсийг хил болгож гаргаж ирдэг энэ төрлийн ажилтай. За бас ирээдүйдээ ихийг бүтээхийг хүсдэг, ирээдүйдээ маш том амбицтай байдаг. Тэгээд энэ амбицууд нь дандаа жоохон газардлаггүй бээр амбицуудтай. Сонин содон амбицуудтай. Ер нь жоохон сонин содон хүн байна. Загсны ордыг нэрхтэж юм шиг тийм. Тэгээ энэ нөрөө загсын ордыг бэлэгдэж байгаа. За шууд утгаараа зөв билээ гэж таруу мэрэгч бясалгын рекийн багш энэ төр байж бас болно. Далтын зүйлсийг ил гаргадаг төрлийн ажил хийдэг хүн байвал муу л гэсэн. За нийлэх нөхцөлийг нь харъя. Хизээ нийлэх вэ? Та энэ хүнтэй хэдийн хугацаанд нийлэх вэ гэдгийг нь харъя. За энэ хүнтэй та хэдийн хугацаанд нийлэх вэ? Энэ зүр нисэж гарч ирж байна. Лео Арслангийн ор 5-ын 5 хоног 5 сарын хугацаанд release the power of your heart. Зүрхнийхөө хүч чадлыг тавьж явуулаарай гэдэг зөвлөгөөтэй үзэр байна. Энэ зөвлөгөө нь болохоор та одоо контролыг тавьж явуулаарай. Тэгээд хитрхи хүчтэй байх гэдэг шаардлагагүй шүү. Хитрхи бардам байх гэдэг шаардлагагүй шүү. Аль болох бардам зангаа тавьж явуулах тусам тэ контролыг тавьж явуулах тусам имижэнд халтчих үедээ тэ энэ хүнд сэтгэлээ хичээлчих юм бол шараалчих үедээ гэдэг иймэрхүү айдсуудыг тавьж явуулах тусам илүү хурдан нийлэх боломжтой. За 5-7 хоног гэдэг нь 2-3 сарын хугацаагаа тэгээд 5 сарын хугацаа гэдэг тоонууд гарч ирлээ. Тэгээд 5-ын тагт чи 2025 он дотор нийлэх болно гэсэн утга бас бүрэн байж болно шүү. За хаана уулзах вэ гэдгийг харж өгье. Хаана ямар орчинд уулзах вэ гэдгийг харахын тулд энэ Romance Angels хөтөлбөрийг харъя. За нэг өдөр нисэж гарч ирж байна. Хоёр өдөр нисэж гарч ирсэн байна. Энэ хоёр хөдрийнхэн хоёулын хамтах нь гадаа байна. Тэг хүнээр дамжуулж, найзаар дамжуулж, танилаар дамжуулж тэ хин нэгэн хүнд хууртагдаж явж байгаа тэр талаараа учраа олох гэж явж байгаад энэ хүнтэй уулзна гэдэг ч юм уу. Энэ хүнийг эсвэл анхандаа та буруугаар ойлгох болно. Яагаад гэвэл энэ хүний мань хүнийг гаднаа бие авч явж байгаа байдал айгу содон хачин гэдэг байгаа шүү дээ, тэ. Тэгээд хайрцаглагдах дурггүй ийм хүн биш үү, тийм хүн биш үү гэж хайрцаглагдах дурггүй учраас та энэ хүнийг анхандаа энэ хүн ийм хүн байна гэж бодсон байсан дараа нь худлаа өөр яж тарах болно. Энэ худлаа гэдэг нь худал хуурмаг гэсэн үг биш, залмих гэсэн үг биш. Зүгээр л би энэ хүний чинь ийм хүн гэж бодож байсан, яг үндэ тийм биш өөр хүн байсан байна. Би энэ хүнийг буруугаар бодож ижээ гэдгийг ойлгож байгаа харагдаж байна. За ямар ч хэлсэн ийм олон хүнтэй газар бол биш. Ганц хоёр хүн, ганц хоёр найзуудаар дамжуулж гэдэг ч юм уу, тэг хүнээр дамжуулж, за магадгүй бүр гэр бүлээр дамжуулж танилцж байгаа харагдаж байна. За бас сахиусны оролцоо маш хүчтэй байгаа харагдаж байна. Тэг гадаа орчин гэдэг ч юм уу, тэг гадаа буюу шууд утгаараа гадаа байж болно. Эсвэл та өөрийнхөө өдөр тутамд хийдэг зүйлээс гадуур activity, гадуур зүйлсийг өөрийн ихэнхдээ хийдэггүй зүйлсийг хийгээд явж байхдаа энэ хүнтэй уулзах болно, уулзах болно гэж харагдаж байна. За яаж уулзах вэ? Яаж учрах вэ гэдэг дээр нөхөр суглаад өгье. Энэ хүнтэй та яаж уулзах вэ? Яаж учрах вэ? Trust.
За тэгэхээр айгүй юм итгэл даахууц байдлаар итгэл даахууц хүнээр дамжуулж энэ хүнтэй учирч байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй учирч байгаа нөхцөл байдалд нь энэ бол аюулгүй нөхцөл байдал, аюулгүй орчин, энэ бол аюулгүй хүмүүсийн хүрээ гэд итгэлийг авсны дараа магадгүй хоёр танилцж байгаа бах. Тийм учраас эхлээд шууд танилцаад шууд нийлнэ гэхээс илүүтэйгээр эхлээд таны хүрээллийн тэр хавьд ингээд нэг анзаараад яваад байдаг та. Хамт ажил хийдэг гэдэг ч юм уу те, хам найзуудаар хайн аут хийдэг гэдэг ч юм уу. Тэгээд ямар ч хэлсэн итгэлийг олсны дараа та хоёр гүнзгийрч эхэлнэ, нэгнийгээ илүү таньж эхэлнэ гэж харагдаж байна. Тийм учраас цоо шинээр энэ аппликейшн гэдэг ч юм уу Tinder, Bumble гэдэг иймэрхүү зүйлсээр танилцж байгаа бол харагдахгүй байна. Хэрвээ тийм болвол тэр Tinder, Bumble дээрээ аль хэзээ таньдаг байсан хүнийг олж хараад матчлаад харилцаж байна л гэсэн үг. Бүр амар гүн танилцаагүй. Гэхдээ аль хэдийн таньдаг болцсон байсан. Тэгэд энэ ч мань нөгөө хин биш те, нөгөө анзаарагдаад яваад байсан хүн биш те гэд бусад хүмүүс, бусад огт танихгүй хүмүүсийн хажууд бол энэ хүн арай нэг итгэл даахууц байх болно. Тэгээд энэ хүнтэй та танилцж байгаа, дотносж байгаа байдал нь айгүй юм итгэл даахууц, найдвартай, чанартай, дихс дараа нь ойлгомжтой, токсик биш, драматай биш, ийм цэвэрхэн байдлаар, айгүй дажгүй байдлаар танилцж байгаа, дажгүй байдлаар суурь эхлүүлж байгаа харагдаж байна. За энэ хүний бас өөр хэлж өгмөр байгаа мэдээлэл гэх юм бол романтик байдал нь юу вэ? Айгүй романтик хүн гэж харагдаж байна. Айгүй юм романтик. Тэгээ бас юм айгүй гал халуун, тэг гал халуун гэдгийг цаад санааг нь ойлгож байгаа хэ. Айгүй юм гал халуун гэж харагдаж байна, мэдрэгдэж байна. Айгүй юм романтик юм уйдгартай хүн биш. Уйдгартай, шороолог, хуурай гэл хийх ажлаа хийчихэл тэгээд гэртээрээ юу гэдэг будин дээрээ суучаад зургууд суудаг төрлийн хүн бол ерөөсөө биш байна. Айгүй юм сонирхолтой, гал халуун, усархаг энергтэй, галын энергтэй, усны энергтэй, за магадгүй шорооны энерги гэх юм бол үхрийн орд гэхээс илүүтэйгээр материал ордын энергтэй гэдэг ч юм уу. Хэрвээ үхрийн орд бол үхрийн ордынхаа цаана үхрийн ордын энерги нь бус хилэнцээ илүү хилэнцлэг үхэр гэдэг ч юм уу тийм. Яагаад гэвэл хилэнцээ орд, үхрийн орд хоёр ч хоёулаа эсрэг тэсрэг ордууд болохоор нэгнийх нь зан характер нь ингээд солилцож болдог. Тэгэхээр ийм айгүй юм магнетик соронзлогдмоор ч юм шиг тийм айгүй юм сонирхолтой, дурбул ам хүн гэж харагдаж байна. За маш гоё, сонирхолтой хүн байна. Жохон хахир хатуу ч юм шиг тий. Хахир хатуу үедээ хахир хатуу, эмо үедээ эмо, содон үедээ содон тэгснэ, ажилсаг үедээ ажилсаг тий. Ийм хариуцлагатай үедээ хариуцлага юм айгүй дажгүй хүн гэж харагдаж байна. Энэ хүнд ямар сан характер байхгүй гэхээр хоёр нүр байхгүй. Хоёр нүр байхгүй. Ийм олон хүнтэй найл гэд ярилцаад олон хүнтэй хүн болгон таалагдах гэдгүйгээд байдаг төрлийн хүн биш гэж харагдаж байна. Гэтээ бас энэ хүний жоохон муу тал нь гэхээр жоохон эмороод ингээд тэр эморлоо шигдээ суугаад байдаг. Тэ эморох жоохон дуртай байж болцсошгүй, жоохон хохирогч явах дуртай байж болцсошгүй тий. Амьдрал болохгүй нэг уйлаа майлаа суучдаг гэж болцсошгүй, өөрийгөө өрөвдөө суучдаг төрлийн хүн байж болцсошгүй. Ийм жоохон инээдтэй зан характер харагдаж байна. За тэгээд энэ хүн бол ер нь үнэнч байхаар хүн харагдаж байна. Харилцаанд тууштай байж чаддаг төрлийн хүн гэж харагдаж байна. За уншлахын эхнийх нь хэсэг ингээ сайхан боллоо. Хэрвээ нэмэлтэн байхгүй байсан бол уншлах ингээ ингээ өндөрлөж байгаа. Гэхдээ нэмэлт гэдэг зүйл оршиж байгаа учраас маш олон хүмүүс нэмэлт гэдэг зүйлд хүсэж байгаа, анхаарал хандуулдаг, тий цалинжуулж, энергижүүлж өгдөг учраас манай нэмэлтэн байгаа. Нэмэлтээр маань та хоёрын ирээдүй ба харилцаанд орсны дараа ямар байх вэ гэдгийг хараад өгнө. За тэгээ заяаны хантайгаа учрах талаарх зөвлөгөөнөө, алхмынхын зөвлөгөөнүүдийг нь хараад өгье. Хэрвээ учраагүй байгаа бол учрах зөвлөгөө, учирсан байгаа бол энэ харилцааг хөгжүүлэх зөвлөгөөг нь хараад өгөх болно. За хэрвээ та манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр минь уулзъя. Хэрвээ уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагада тавтай морил. За би жоохон ургамлуудынхаа савыг нь сольж исэн учраас хуруу маань жоохон шороотой болцсон байгаа шүү. Бити тоогоорой. За тэгэхээр та бүхний уншлага руу орё тий. Та бүхэн 9-ийн тотой Cosmic Child буюу хороо ертөнцийн охин хүүхэд нэртэй нүзрийг сонгосон байна. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс нь өөрсдөө Starseed даж болцсошгүй. Эсвэл ханилах, хувь заяаны soulmate, twin flame ханилах хүн суух хүн нь Starseed байж болцсошгүй юм аа. Starseed гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийдөө болвол Starseed-ийн сэдвийг жоохон тусдан судлуул зүгээр. Гэхдээ
дэлхийгээс ирээгүй өөр гарахаас ирж байгаа сүнснүүдийг Starseed гэдэг байгаа. За тэгэхээр одоо та бүхний таны энергийн шалгалтыг нь хийж өгье. За групп номер 2-ын амьдралд нь яг одоо юу тохиолж байна? Ямар шүү байдалтай байна? Энергийн шалгалтыг нь хийж өгье. Энергийн шалгалтын үеэр та мэдээлэл нь таарч явах юм бол таны групп мөн гэсэн үг. Хэрвээ мэдээлэл нь таахгүй байх юм бол өөр группыг сонгоно гэсэн үг юм шүү. За групп номер 2-ын энергийн шалгалтыг нь хийж өгье. За холж явах явцад групп номер 2-ны энерги нь маш цэгцтэй байна гэж хэлтэл баахан хөзөрнүүд унчлаа. Ямар шүү чанартай хөзөрнүүд унсан байна. Аха. За. Queen of Wands. За тий. Ер нь бол их цэгцтэй мэдрэгдэж байгаа боловч их драматай амьдрал нь яг одоо их драматай үмэнтэй байж болцсошгүй харагдаж байна. Queen of Wands доошоо хараад гараад ирчихсэн. Та жоохон өөртөө итгэлгүй болсон байж болцсошгүй. Нэг бол хитрхи бардам эсвэл бүр үнэхээр өөрийгөө гоё гэж боддог тий. Нэг бол жоохон дүвийлгсэн өөртөө итгэл нэгтснээс болоод айгаа муухай сонсогдож байна л да ингэж хэлэхлээр. Гэтэ яг сахиус нь юу гэж хэлэрэй гэж байгаа тэр чигээр нь хэлж өгөхөөс өөртөө итгэл нь жоохон давсан ихтснээс болоод би айгаа муухай аштай хүн болчихвоо гэсэн эргэлзээ тань төрөөд байгаа байж болцсошгүй. Эсвэл бүр үнэхээр өөрийгөө доогоор хардаг. Өөрийгөө жоохон чөлтгой дөвлөх дургу, жоохон чөлтгой өөрийгөө сайхнаар харах гэлэр хичээд байдаг гэдэг ч юм уу те. Ийм асуудал тохиож болцсошгүй. Бүр үгүй болвол хамгийн экстрим, хамгийн ноцтой жишээгээр хэлэх юм бол групп номер 2 маань жоохон дарангууллыг амссан байж болцсошгүй. Яг махан биеийн дарангуулал, үг хэл амны дарангуулал, сэтгэл зүйн дарангууллыг амссан байж болцсошгүй. Тэгээд яагаад танд энэ дарангуулал тохиосон бэ гэхэд тэгэхээр та хитрхи гоё исэн. Хитрхи царайлаг, хитрхи дур булаам, тачаангуу гэдэг тийм. Хитрхи дур булаам, хитрхи тачаангуу байсан учраас бусад хүмүүс таныг хитрхи бардан болчихгүй. Хитрхи өөртөө итгэлтэй болчихгүй гэд бусад хүмүүс таныг нэг хийх буюу таны өөртөө итгэлийн доошоо дарсан байна тийм. Энэ хүн өөртөө итгэлтэй болчих юм бол дийлдэхгүй болчихно гэж айсан байна тийм үү? Танаас айсан байна. За нэг бол бусад хүмүүс танаас айж таныг ингэж дарангуйсан. Эсвэл та өөрөөсөө айж өөрийгөө дарангуйсан. Им нэрэг харагдчих шүү. Та айлч зөөрүүнээсэн бай тээ өөрийгөө мартах дургүй эсвэл өөрийгөө хитрхи их мартах дуртай аль нь ч байсан бай. Энэ хоёр нь хоёулаа сайн бишээ тээ яг бодтойгоор газарлагтайгаар өөрийгөө сайхан хүн гэдгийг мэдрээд тэрэндээ өөртөө итгэлтэй байгаад бартан баймаар байл бартан байгаа тэгж болдог байгаа шүү. Тэгээд өөрийгөө дүвийлгэж магтж байна гэдэг чинь л та өөрийгөө яг жин сэтгэлээсээ гоё хүн гэдэгт итгэж ядаад байгаагийн хэлбэр юм аа. Групп номер 2-ыг бүр ямар амар рид хийж байна те. Рид хийн гэхэлэр гей хүмүүс нэг рид хийн гэж ярьдаг. Групп номер 2-ыг ямар амар хэлчихвэ те. Би харин сахиусныхаа хэлж байгаа юм сонсоол байлаа. Тэгээд хүү яасан амар юм бэ гэд дундаас таслахгүй болох байлаа. Амар арай л амар хэлчлээ. За үнэхээр уучлаарай. За өөр бусад зүйлсүүд юу тохиож байна гэхээр таны зүүн бэлгийн чадвар нээгдэж эхэлж байгаа харагдаж байна. Фантаз мөрөөдлийн ертөнцид нээгдэж байгаа, нэвтэрж байгаа, орж байгаа маш олон сонголтууд бас танд байгаа гэж харагдаж байна. Сонголтууд гэдэг нь одоо үерхэх болцох хүмүүсийн сонголт асар их байгаа шүү. Та үгүй сонголт байхгүй шүү дээ, хинч байхгүй шүү дээ гэж бодож иж болно. Гэхдээ яг үндэ амьдралтайгаа чатлах боломжтой гэдэг ч юм уу те. Яг гашт ойрхон байгаа хүмүүсээгээ тоолоод үзэх юм бол нэлээд олон хүн байх болно. Бараг доор аж 7 хүн ч гэж болцсошгүй те. За бас амьдралынхаа нарийн ширээнийг аягүй зэгцэлж байгаа, нарийн ширээн дээр их анхаарч байгаа гэж харагдаж байна. За бас тэгээд яалтчгүй жаахан муухай ааштай ч юм шиг сэтгэл төрүүлэх үйл явдал болцсон байгаа даа. За энэ нөхцөл байдал дээр жоохон нэмэлт мэдээлэл харьяа гэхгүй бол дахиад загнах гээд ах юм. Яасан хэцүү юм бэ те? Яагаад ингэж байна? За та яг үнэхээр аз жаргалтай мөрөөдлийн сайхан чанартай хүн гэдэг ч юм уу те. Яг сайхан танд 100% нийцсэн мөрөөдлийн сайхан хүнтэйгээ нийлнэ гэдэгт 100% итгэж чадахгүй байгаа учраас тэгээ таны эргэн тойрны хүрээлэлд байгаа танд ханд өгж байгаа хүмүүсийг сайн санаатай хүмүүс бишээ
гэж бодож байгаа учраас сайн санаатай хүн гэж итгэж чадахгүй байгаа учраас энэ хүмүүстэй жаахан хар яар харцаад байна гэж харагдаж байна. За бас нөгөө талаараа тантай хар яар хийж харьцаж байгаа хүмүүс таны амьдралд байгаад байдаг болвол таныг англиар нь too good to be true гэж ярьдаг те. Таныг бүр үнэхээр дэндүү гоё хүн учраас нэг л ноо байна гэж сэжиглэлцэн гэсэн үг. Хэрвээ та хин нэг үнтэй, хин нэгэн залуутай, хин нэг охинтой харьцъя гэд харьцаад ажгүй явж агаад гинэт нөгөөдөл нь тантай муухай хар яар хийгээд харьцаад хэлэх юм бол энэ нөгөө хүн танаас суртсны шинж юм аа. Таныг too good to be true гэж бодсон те. Энэ хүмүүрүүд миний мөрөөдлийн хүн биш байх боломжгүй. Миний мөрөөдлийн хүн шиг л байгаад ахын гэтээ үгүй энэ хүнээс газ цай барья гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүнийг шалгая сорьё гэдэг ч юм уу те. Ийм энерги байгаад байна. Тэгэхээр таны одоо байгаа ерөнхий энерги мэдрэхлээр ийм нэг сонио хитрхи халуухнасаа болоод асуудал үүсгэж яваад байгаа л энергитэй байгаад байна. Энэ бол бас тийм ч муу зүйл биш ээ. Хитрхи дур булаан, хитрхи үзэсгэлэнтэй, хитрхи сонирхолтойгоосоо болоод, хитрхи төгсөөсөө болоод асуудал үүсгэж яваад байгаа энерги байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ асуудлынхаа нарийн ширээний сайн ярьлаа те, зүгээр том зурглаар авах юм бол хитрхи гоё хүн байгаад байгаа учраас асуудал үүсгэж яваад байна гэж харагдаж байна. За энергийн шалгалт дээр нь дахиад ганц мэдээлэл авъя. Энергийн шалгалт дээр нь дахиад ганц мэдээлэл авахта астрологийн хözрөөр харж өгье. За астрологийн хözрөөр дахиад ганц мэдээлэл харж өгье. Энергийн шалгалт одоогийн байдлыг харъя. Mars motion. Тэгэхээр хözрийг нь хойлоход маш цэгцтэй мэдрэмж төрж байсны шалтгаан нь гэвэл таны амьдрал одоо тохиож байгаа зүйлсүүд яг тохиох ёстой дараалалаараа тохиож байна гэж сахиус нь танд хэлхийг маш их хүсэж байна. Энэ тохиож байгаа өмнө самуу ингээд юм сонь зүйлс тохиогоод байгаа. Эдгээр нь яг үндэ цэгц дарааныхаа дагуу шүү. Ерөөсө та буруу юм хийсэндээ биш. Тэ? Үүлийн үрээ эдэлж байгаадаа биш. Золгуудаа азгуудаа биш. Яг болох ёстой зүйл яг дараалалаараа тохиож байгаа юм аа. Тэгээд энэ тохиож байгаа зүйлсүүд нь уршлагаар нэх айгүй ноцтой зүйлс гарч ирж байгаа юм шиг харагдсан боловч яг үндэ бас тийм ч ноцтой биш ээ. Энэ яг зөв зүйлс зөв үедээ тохиогоод явж байгаа. За хэрвээ та дарангууллыг амссан бол таны амссан дарангууллыг би ноцтой зүйл биш ээ гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л та гэдэг хүн энэ зүйлсийг даваад гарах бүрэн чадaltaй. Таны хувьд та энэ зүйлсийг даваад гарсны дараа эргээд харахад юухаж биш байсан те айгүй жижиг асуудал байсан юм шиг санагдах болно. За тэгээд яг одоо маш их үйлдэлийг хийх цаг үе мөч мөн яг одоо амьдралд маш их ахиц зурагчлалт орж ирж байгаа үе болмоо гэж хэлж өгч байна. За одоо тэгэхээр таны ханилах хүний, хувь заяаны хүнийх нь мэдээллийг нь хараад өгье. Бүх зүйлийг нь харж өгье. Ордоос нь эхлэе. Ордоос нь эхлэе гэж бодлоо. Групп номер 2-ын хувь заяаны суухан, гэрлэх хүн, twin flame, soulmate-ийнх нь хүнийх нь ордны юу ах вэ? Доош харсан үзрийг авахгүй. За solar calm, clarify. Тодруулга аваарай. За магадгүй хоньны орд юм байж болчихгүй те. Энэ хоньны ордын гаригнал хэлбэрээр гараад ирсэн байгаа болохоор Saturn structure. За надад орж ирж байгаа ордууд нь арслангийн орд орж ирж байна. Материал орд орж ирж байна. Тэгээд хоньны орд орж ирж байна. Жохон юм танаас хувь заяаны хүн нь маш юм хариуцлагатай, өндөр хариуцлагатай тэгснэ юм хуурай биш. Хуурай гэдэг нь сүнслэг зүйлд итгэдэггүй, корпорацийн ажилд өдөржин шөнөжин нэгэн хэвийн ажилтай ажиллаад гэдэг ч юм уу те. Тэгээд амьдрал угаасаа л ийм штэ гэж ярьдаг иймэрхүү хүмүүсийг би хуурай гэж хэлэх гэдэг. Хүн мэдлэл идэж байгaalаас ордог үстэй гэж ярьдаг хүмүүсийг би хуурай гэх гэдэг те. Энэ хүн бол тийм хуурай биш. Арай юм хорон ертөнц арай даалт утгатай, даалт утга учиртай, хүний амьдрал арай утга учиртай тий харагдаж байгаасаа илүү утга учиртай, сан матрикс байгаа. Хорон ертөнцийн гүн нууцуудыг судалдаг, боддог, тунгаадаг, зүүн бэлгийн чадварыг хөгжүүлэхийг хүсдэг, зүүн бэлгийн чадвартай гэдэг ч юм уу тий астролог сонирхдог, сүнслэг зүйлсийг сонирхдог, философиологч, гүн зүйл бодох туртай гэх мэт ийм төрлийн хүмүүс байна. Тэгснэ тэрнийхээ хажуугаар маш юм ямба прагматик байж чаддаг.
бүр нөгөө сүнслэг ертөнцийн төөрөгдөд бодит амьдралаа махан амьдралаа орхигдуулаагүй те ийм хүчтэй бизнесмен ч гэж уулзшгүй бизнесмен биш байсан ч гэсэн ажлынхаа талбар дээрээ нэлээд амжилттай явдаг ямар ч ажлыг хийсэн тэрэн дээрээ их амжилттай явдаг их цэгцтэй нямба администрат явдаг магадгүй банкнд ажилладаг ч юм байж уулзшгүй айгүй ийм бичиг цаасны ажилтай их зуралддаг их бичиг цаасны ажил хийдэг харагдаж байна. Маш олон медиум хүмүүс, медиум зүүн бэлэгч төрлийн хүмүүс бага насндаа их хэмжээний юм сүнслэг зүйлс сүнс харах гэх мэтчлэн иймэрхүү сонин садан газартлахгүй зүйлсүүдийг их туулдаг учраас том болоод тэр газартлахгүй зүйлсийн эсрэг буюу асар гүн газартлагтай амьдралын хэв маягийг сонгох гээд байдаг. Ийм бүр корпорацийн ажилд орох гэдэг ч юм уу те бичиг цаасны ажилд орох гэдэг ч юм уу. Тэгээд үсээ бүр нямбатлан гэлтчээд нүдний шил зүгээд хар цов өмсөд айгүй хүчтэй бизнесмен, хүчтэй бизнесвумен маягийн тэгээд өдөржин шөнөжөө зөвхөн тотал ажилдаг. Тоо статистик, мөнгө санхүү тийм иймэрхүү зүйлстэй л ажилдаг гэх мэтчлээ айгүй бүр юм газартлага хамгийн найдвартай зүйл буюу тоо гэдэг зүйлтэй тулж ажилдаг хүмүүс болж хоёрох гэдэг нөгөө нэг бага насныхаа тэр айгүй жоохон трауматай байсан сүнс харж байсан тэрнийгаа нэгт балансчлахын тулд хоёр тэрнээсээ жоохон цухтахын тулд гурав тэрнээсээ амсгхийн тулд ингэж нөгөө зүгрүүгээ хит туйширдаг. Энэ хүн бол ерөөсөө тийм магадaltaй. Тэгэхээр медиум хүн байх магадaltaй харагдаж байна те зүүн бэлэгч хүн байх магадaltaй, бөө өгдөлтөй байх магадaltaй харагдаж байна. Таны хувь заяаны хүн нь тийм яагаад гэвэл юм хоёр дуалити яагаад байна те нэг талаараа юм асар гүн сүнсний цаана хорвоо ертөнцтэйгээ асар юм шууд холбоостой гариг сүцүүдтэй шууд холбоостой нөгөө талаараа структуртэй бизнес тоо цаас те дис дараа тоосго гэдэг ч юм уу шууд утгаараа барилга байшин барих гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлстэй тиймэрхүү статистиктэй толж ажилладаг ч юм байж болцсохгүй юм аа. За тэгэхээр энэ хүний орд ерөнхий энерги нь юм байна. Одоо зан характерыг нь харъя. Энэ хүний зан характерыг нь харъя. Та бүхний таны хувь заяаны хүнийхэн зан характерыг нь харъя. Ямар зан характертай хүн бэ? Queen of Swords салхины ордууд гарч ирж эхэлж байна те. Гэхдээ ордууд нь ордууд нь болохоор хумх ихэр жинлүүрийн орд байх магадaltaй. Queen of Swords доош харцсан. Хитрхи логик хүмүүс дуртай биш. Хитрхи өөрөө хитрхи логик учраас бусад хитрхи логик хүмүүс дуртай биш. Тэгээ жоохон логик тэгээд fun гэдэг зүйлээ тэнцвэржүүлж явдаг хүмүүс дуртай. Тэгэхээр өдрийн цагаар айгүйх ажиллагчид оройн цагаар их шоуддаг төрлийн хүн байж болно юм. Хоёр зан чанарыг хоёр өөр ертөнцийг нийлүүлсэн хүн байгаад байна. Тэгэхээр ихрийн орд ах магадлал айгүй өндөр болчих чинь тийм. Ихрийн ордод ч юм хоёр өөр зан чанартай, олон өөр зан чанартай байгаад байдаг, олон өөр талтай байх гэдэг. Тэг заавал ихрийн орд ах шаардлага байхгүй. Ордонд нь бүү баригдаарай. Яагаад гэвэл ихрийн мандалт чиж болно, сугар дээр ихэртэй чиж болно тийм. Тэрийг нь нарны ордоор нь бид нар харж шууд мэдэхгүй. За маш гадна төрхөн маш үзэсгэлэнтэй. Гаднаасаа болохоор юм яа нэг тийм одоо хятадын дууин дээр гараад идэг юм лаг юм бизнес CEO эсвэл солонгосын юу гэдэг вүлээ тэдний чинь Chaebol гэдэг тийм нөгөө нэг лаг юм Samsung-ийн ханхуу гэдэг ч юм уу санхүүгийн захирлынх нь хүү гэдэг ч юм уу санхүүгийн захирлынх нь гүнж охин нь гэдэг ч юм уу ийм team vibe өгдөг гадна төрхтэй. Тэр гадна төрх нь ийм айгүй өндөр төвшний ч юм шиг тий өндөр төвшний цэвэрхэн тэгснээ пижактай костюм пижактай эсвэл эмэгтэй хүн бол даашин зөмсдөг айгүй классик гүнжлэг модерн гүнж хувцас өмсдөг тий модерн солонгос гүнж гэж төсөөлөх юм бол ийм цагаан юбг тэгснэ цагаан пижакн топ гэдэг ч юм уу тэгснэ долгионтой өстэй гэдэг ч юм уу ийм классик үнэхээр классик гадна төрхтэй. За тэгснэ тэрэн дээрээ нэмээ зөвхөн тийм байхгүй шоуд нь ууж идэн тийм жоохон хөвжилтэн цэнгэлтэн хөгжөө наргаан тэгснэ ийм сериус байдал нь тэнцвэрчсэн байхыг өөрөөсөө шахдаг өөрөөсөө хүчилдэг. Тэгээ өөрийнх нь яг энэнийх нь доор нуугдж байгаа зан характер нь юу вэ гэдгийг нь бол одоохондоо мэдэхгүй байна. Тэрийг нь бас хараад өгье. Яг гаднаа байх зан характер нь болохоор тийм
Ийм айгу цэвэрхэн цэмзгэр хэрнээ бас ингээд шууддаг, арх удаг гэдэг ч юм уу, сархад хүртдэг. Fun, high fun хийдэг тийм. Ийм хүн гэж харагдаж байна. За гаднаасаа бол ингэж харагдах туртай, ийм үзэмжтэй байх туртай. Тэгээ маш цэвэрхэн үзэсгэлэнтэй хүн. Эрэгтэй хүн бол мэдээж хар костюм бижак өмсдөг. Айгу ажил хэрэгч төрхтэй. Тэгснэ нөгөө ажлын чимдаа ингээл барайл явчихдаг гэдэг ч юм уу тийм. Тэгснэ лаг утастай, Bluetooth чихвчтэй. Их сериус эхэлж чухам хүн гэж харагдав. За харин нэг дотн нандин зан характер нь ямар зан характертай хүн байх вэ? Дотн зан доторх шууд утгаараа мэдэр Samsung-ийн гүн чанхуу биш аж болно. Гэхдээ тэр төрхлөө тэмүүлдэг төрлийн хүн л гэсэн үг. Тэ Монголд бол тийм төрхлөө тэмүүлдэг хүмүүс баггүй байгаа тийм үү? За тэр доторх яг жихэн үнэн зан характер нь юу вэ? Шууд маск нь надад харагдаад байгаа учраас. За доторх зан характер нь одоо жоохон трам шархнууд нь илэрч эхэлж байна. Айгуу романтик. Амар романтик нь ялуу. Тэгэхээр романтик нь ялуу. За тэгснэ жоохон avoidant attachment styleтай. Avoidant attachment гэдэг нь хайр дотнослоос жоохон айдаг. Хайр дотнослыг айгүй хүсдэг. Гэхдээ айдаг. Тийм учраас энэ хүмүүстэй жоохон багаар дотносохгүй бол хитрхийг хурдан, хитрхийг гүн дотносох юм бол айгаад цутах магадaltaй. Байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр та бас өөрөө тийм харилцааг эрхэмлдэг гэж болцсохгүй яа. Тэгвэл сахиусууд нь таныг энэ хүнтэй тааруулж байгаа учраас энэ хүнтэй хандлуул зохино гэж байгаа учраас та хоёр нэгэндээ маш энэ тал дээр тустай байх болно. Нэгэндээ ангаалтыг хийж өгүүлнэ гэсэн утгаар сахиус нь таныг ийм хүнтэй майчлсан байна. Тохируулж өгсөн байна. За тэгээ энэ хүн дотроо өөрийгөө бусдад өөртөө батлахыг аягүй хүсдэг. Би болж байгаа эцтэй, би болж гинөө, би амьдрал чадж гинөө, би зөв амьдрч болж гинөө, би зөв хүн байж чадж гинөө, би сайн хүн байж чадж гинөө гэдэг энэ асуулт байнга дотор нь эргэлж идэг. Энийгээ өөртөө батлахыг хүсдэг. Тэгээд нэгэн талаараа өдөр тутамдаа амжилттай батлаад байгаа юм шиг хэрнээ. Нөгөө талаараа өөртөө хизэж баталж дийлэхгүй юм шиг бас санагддаг. Им жоохон сайд, жоохон гунигтай юм тал нь гарч ирж байна. Энэ гадна их цэмцгэр нямба царайлаг төрхийнхэн доор нь ийм баг зэрэг өөрийгөө байнга өөртөө байнга эргэлцдэг тал нь бол дотроо нуугдч идэм байна. За сайн тал нь гэх юм бол үнэхээр романтик, амар нялуун, амар романтик. Тэ сарнаа, тоорт, бэлэгсэлт, бөгжтэй зүйл тийм айгүй романтик. Тэгэхээр та энэ хүнтэй нийлэхээр болвол бас ийм романтик зүйл их туртай байвал зүгээрээ гэж харагдаж байна. За зан характерын талаар би нэмж хармаар байна. Энэ хүний зан характераа таниулахгүй, үзүүлэхгүй гэл ингээд бүр цайжилчаад зан характераа их нандин өөртөө хадгалдаг бололтой. За ер нь айгүй тийм пессимистик буюу жоохон амьдралыг гутранг лензээр хардаг. Их трам шарахыг туулсан, бага насндаа их хүчтэй зохилтуудыг авч исэн. Бага насны дарангуулыг явж исэн, эцэг их ааваасаач тэр ээжээсээч тэр тий. Тэгээ амьдралд яаж хичээсэн амжилтанд хүрэхгүй юм шиг санагддаг гэх мэтлээ айгуу трам шархнууд их байна. За трам шархнууд Америкийн учраас зан характер харуулахгүй. Миний зүгээр царайлаг дээр анхаараарай гэдэг. Царайлаг үзрээ харуулсан байна. Тэр материал ордын байх магадлалаас ихсээд байна. Ихрийн орд байх магадлал их байна. Тийм. Загсны орж явах магадлалс байгаа. Энэ үзэр орч ирсэн учраас. За одоо төрхийнхэн талаар гадна төрхнийхэн нарийн мэдээллүүдийг авч өгөх болно. За нүднээс нь эхлэе ямар нүдтэй юм бэ? Нүд нь ямар өнгөтэй вэ? Ямар нүдтэй вэ? Оо. Ийм amber борнууд гэдэг нь шүү дээ. Ийм улбар шар харагддаг борнуудтэй. Улбар шар өнгөтэй харагддаг борнуудтэй. Нүд нь айгүй цэвэрхэн яг л салхины мандалтай юм байна л да. Ихрийн мандалт гэдэг ч юм уу те, жинлүүрийн мандалт гэдэг ч юм уу. Ийм салхины мандалтай хүмүүсийн нүд нь их юм цэвэрхэн харагдаад байдаг надаа. Ийм цэвэрхэн тунгалаг. Хитрхийх устай биш, хитрхийх галтай биш те. За бас гэхдээ гал энерги бол мэдээж харагдаж байна. Happiness нүд нь их ингээм цоглог аас шаргалтай нүдтэй. Нүднээс нь бол бага насндаа ийм их хэмжээний
травмыг амссан хүн гэдгийг бол харж дийлэхгүй, мэддэхгүй, тэр нь харцнаас нь бол харагдахгүй. Ер нь бол гаднаа бие авч явж байгаа байдал нь өөдрөг байхыг, фан байхыг эрхэмлдэг. Тийм учраас нүд нь инээмсэглэлтэй юм нүдтэй, мишээсэн боргол улбар шар туяатай нүдтэй хүн гэж харагдаж байна. За тэгээ нүдний мейкап хийхдээ маш классик цэвэрхэн хийдэг. Эрэгтэй хүн бол нүд нь маш цэвэрхэн юм толгоор гэдэг юу гэдэг вэ? Цэмцгэр нүдтэй. За ямар үстэй хүн бэ? Урт үстэй, богино үстэй юу? Үсээ боддог уу? Содон үстэй юу? Энгийн үстэй юу? Классик үстэй юу? Үсийг нь харъя. Афротой хүн байж болно. Шууд утгаараа афротой хүн байж болно. За шар үстэй ч хүн байж болно. Devotion, Blackberry. Нилээн буржгаар афро үстэй хүн. Хэрвээ тийм биш бол тийм байхыг хүсдэг. Тэгээ хэрвээ эрэгтэй хүн бол ус нь маш халимаг, маш зузаан учраас ингээ баг юм шигүү ингээ нэг юм хэлбэрт ордог доо юм салхинд хийсэн биш ингээд юм хэлбэрт орсон юм нэг халимаг ус байдаг да эрэгтэй хүн бол тийм үстэй байх боломжтой. Хэрвээ эмэгтэй хүн бол эмэгтэй хэрнээ юм буржгаар үстэй биш бол юм боб гэж ярьдаг да. Ийм богинохон үстэй тэгээ тэр богинохон ус нь бас юм салхинд нэг амар намирдаггүй маш юм шигүү зузаан өтгөн үстэй учраас ус нь ингээд юм нэг л байрандаа ингээд байж байгаа. Одоо Лисагийн ус шиг, Blackpink-ийн Лисагийн ус шиг гэх юм уу? Нэг бол тийм эсвэл таг буржгаар үстэй гэж харагдаж байна. За нуруу болон өндөр нь ямар хүн бэ? Нуруу болон өндөр биеийн галбирыг нь харъя. Beaver and the Birch. Нэг талаараа заадлаар group номер 2-ыг сонгосон зарим хүмүүсээ хоёр өөр төрлийн галбиртай хүмүүс байх болно. Модтой хөзөр гарч ирсэн учраас маш өндөр бүр ингээ модель мэтийн амар өндөр. Тийм цайвар арьстай тий. Цайвар арьстай. Модель хүн. Тэг аюу олон мингтэй ийм хүн харагдаж нөгөө талаараа жоохон бандгар намхан хүн харагдаж байна. Намхан бандгар тэгээ ийм булчинлаг биетэй тэгснэ юм бор арьстай. Ийм жоохон спортлагч юм шиг биетэй. Ийм хоёр өөр төрлийн биеийн галбар гарч ирж байна. За энэ хүний талаар өөр мэдвэхтэй зүйл юу вэ? Гадна төрхийн хамсаар содон сонирхолтой мэдвэхтэй зүйл тий. Тэгээ бас айгүй бор арьстай ирнэ маш өндөр хүн байж болно. Маш өндөр тэгснэ юм. Маш цөөхөн хүмүүсээ ийм гүн хар нүдтэй жиж болно тий. Морины нүд шиг. Урт устай ч гэж болно те. За энэ хүний гэхдээ байгаа бие авч явж байгаа байдал нь хаяа жоохон навсгар хувц өмсөх дуртай. Ихэнхдээ болохоор одоо ажиллаа хийгээгүй те ажилдаа явж байхдаа өдөр тутам 7 хоногийн 5 хоногт юм цэмцгэр нямбаа хувц өмсөх дуртай. Тэгээ бусад үеэр үнэхээр юм салбгаар намирсан хувцас өмсөх дуртай, намирсан стил өмсөх дуртай. Хэрвээ энэ хүн ажил хийхгүй, ажилдаа анхаарахгүй зүгээр чөлөөтэй байна гэсэн бол Bohemian буюу cowboy стил, bohemian стилийн хувцаслалт иймэрхүү зүйлсийг сонирхох байсан. За cowboy тэ кино сонирхдаг гэж болно те. Bohemian стилийн дээр үеийн Америкийн 1600 оны, 1700 оны тийм түүхийг их сонирхдаг байж болно гэж харагдаж байна. За бас энэ хүн маш найдвартай хүмүү. Маш найдвартай, итгэлтэй ахуйц, маш тууштай, маш хүчтэй хүмүүн гэж харагдаж байна. За одоо та хоёр яг яаж нийлэх вэ? Та хоёрын нийлэх нөхцөлийг нь хараад өгье. Нөхцөл байдлыг нь хараад өгье. Хизээ нийлэх вэ? Хэдийн хугацаанд нийлэх вэ гэдгийг хараад өгье. Та хоёр хэдийн хугацаанд нийлэх вэ? Долоогийн тоо гарч ирж байна. Saturday хагас өдөр нийлэх магадaltaй гэж харагдаж байна. Search for joy, stay agile. Аз жаргалаа хөөж яваа. Тэгээ нөхцөл байдлыг дасаа тий. Нөхцөл байдалд нь тааруулаад өөрийнхөө аль болох нэгэн хэвийн амьдралд гацхгүйхэн шиг нөхцөл байдал бүртээ дагсан зохицоод явж идэл та хоёр уулзах болно, нийлэх болно.
За тэгээд өөрийнхөө аз жаргалыг хөөгд явж идэл 7-гийн хугацаанд нийлэх болно. Энэ 2027 он гэсэн утгатай байж болно. Эсвэл энэ жилийн 7 сард, эсвэл 7 сарын дараа, эсвэл энэ 7 хоногийн хагас өдөр гэдэг ч юм уу тийм ийм утгатай байх боломжтой. Гэтэ яг цаг хугацааг нь яаж найдвартай мэдэх вэ гэхээр 7-гийн тоо гэхэлэр танд хурдан санагдаж гинөө, удаан санагдаж гинөө. Энийг бодоод үзээрэй. Хэрэг 7-гийн тоо хурдан санагдчихвэл таны бодсноос илүү хурдан та хоёр нийлэх болно. Хэрэг 7-гийн тоо удаан санагдчихвэл таны бодсноос илүү удаан хугацаанд хоёр нийлэх болно. За тэгээ яаж хурдан нийлэх вэ гэдгийг нэмэлтээр нь харж өгөх боломжтой байгаа. За хаана уулзах вэ? Ямар нөхцөлд уулзах вэ? Хаана уулзах вэ гэдгийг хараад өгье. Гадаа юу дотор уу? Хүнээр дамжуулж уу? Эсвэл аппликейшнээр үү? Тэгээ сошиал медиагаар уу? Онлайнаар уу? Synchronicity. За та хоёр уулзах нөхцөлд ерөөсөө сахиусууд нь маш оролцоотой байх болно. Уулзахад өгөхөд ирэнгүүт маш олон сахиусны тоо харагдана, давцлууд харагдана. Confirmation-ууд аавна. Тэгэхээр сахиустайгаа их холбоотой хань чухал шүү. Сахиустайгаа холбоотой байгаад юу болж ин яаж ийн гэдээ ярилцаа, дохио аваад, баталгаа аваад явах нь их чухал шүү. За тэгээ яг төгс байдлаар уулзах болно. Нэг юм төгс кино шиг байдлаар уулзах болно. Энэ уншлагад ер нь кино шиг нэрийг маш хүчтэй байна. За цоошин хүн байх болно. Одоо таньдаг, одоо хүрээнд нь байгаа хүн бол байх магадлал маш бага байна. За бас энэ зураглыг харах юм бол дотор байгаа харагдаж байна. Байшин дотор байна тий. За та хоёр нэгэнтэйгээ уулзж байгаа нөхцөл нь ийм айгүй романтик. Энэ цэрэг хүн эмэгтэй хүнд цэцэг улаан сарнаа өгж байгаа юм дүр зураглалаа. Тэгээд хажуугаар нийл хайрын сахиуснууд хүрээлсэн байна тий. Ийм үзэсгэлэнтэй дүр зураг байна. Тэгэхээр та хоёр нэгнийгээ хараад бараг шууд анхны харцаар дурлана гэдэг шиг тийм байх болно. За онлайнаар авах юм болов уу эсвэл онлайнаар л тэр нь бол нэг хамаагүй санагдчихэв. Онлайнаар тэрэ танилцах юм бол анх удаа эхний болцсон дээр эхний удаа уулзахдаа шууд нэгнийгээ хараад гэд хойлонд нь гэсэн мэдрэмж төрөөл нэгэндээ айгүй хүчтэй дурлаж байгаа харагдаж байна эхний харцаар. Хэрэв онлайнаар биш бол бодит амьдрал дээр нэгнийг харах үедээ нэгэндээ дурлах болно. За тэгээ та хоёр уулзахдаа хоёулаа жоохон бардам байх болно. Хинэн ч нөгөөхийнхээ араас гүхгүй гэд шийдсэн. Тэгээ жоохон бардам нэгнийг айгүй ажигласан. Тэг хинэн ч нөгөөхийнхээ араас гүгээгүй хоёулаа нэг мессеж явуулгууд нөгөөх нь яг тэрэнд тааруулж нэг мессеж явуулдаг гэдэг ч юм уу те. Тим энерги бол харагдаж байна. За яаж уулзах вэ гэдгийг хараад өгье. Та яаж уулзах вэ гэдгийг хараад өгье. За ямарваа нэгэн зүйлийг орхисны дараа уулзах болно. Энэ зүйл айгүй ядаргаатай байна. Энэ ажил ядаргаатай байна. Энэ хүн ядаргаатай байна. За боли айгүй дэмий зүйл хийгээ яваад байгаа юм байна. Дэмий юм бодоо яваад байгаа юм байна. Энэ зүйлсийг орхи энэ хүнээс салли, энэ ажлыг боли, энэ төслийг боли, тэ энэ санаагаа боли, гэрээ ажиллаа боли гэдэг ч юм уу. Тэ өнөөдөртөө гэрээ ажиллаа болоод гарч шоуд гэдэг ч юм уу. Нэг л юм айгүй удаан хугацааны турш ядаргаа болж исэн. Ийм хүнд ачааг тавьж явуулах үед энэ хүнтэй учрах болно. За тэгээ энэ хүнтэй учирч байгаа байдал нь гэрээ хэлэлцээрээр бас байж болно. Ажлын гэрээ хэлэлцээр зурах гэдэг ч юм уу тийм альбом байгуулгаар эсвэл волонтер сайн дурын ажлын газар гэдэг ч юм уу эсвэл ямарваа нэг ивент дээр туслах нэгэндээ туслах үеэр гэдэг ч юм уу тийм жоохон албаны гэрээ хэлэлцээртэй тохиролцоотой өгөө аваатай нөхцөл байдал тойроос уулзж байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ удаагийн уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн боллоо. Эндээсээ бүрэн хангалуун сайхан мэдээлэл авсан болов уу гэж найдаж байна. Одоо хэрвээ та манай нэмэлтийг мань авах юм бол нэмэлтээр нь та хоёр нийлсэний дараа ямар авах вэ? Нийлсэний дараа амьдрал ямар авах вэ гэдгийг хараад өгнө. За тэгээд энэ хүнтэйгээ хурдан уулзах зөвлөгөө, уулзах талаар зөвлөгөөг нь хараад өгөх болно. Хэрвээ нэмэлтийг мань авах гэж байгаа бол тоодохгүй нэмэлтээр маань уулзъя. Уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 3 уншлагада тавтай Марил. За юун түрүүнд би жаахан ургамалтай ажилласан, ургамал хөрстэй ажилласан учраас хонс маань жоохон шороотой байж болзошгүй шүү. Бити таагаарай. За та 13-ын тоотой эко буюу цуурай гэдэг энэ хөөрхөн хөзрийг сонгосон байна. Бүжин тулаатай, тэргэл цаартай, эрвэхитэй, маш сүнслэг, эмхтэлэг, фантазлаг, зөөлхөн ийм ангаалтын юм шиг те тайван энергитэй хөзрийг сонгосон байна. За тэгээд энэ сар туулаа хоёр нь болохоор надад Грекийн Афина гэд
дарихыг санаанд оруулж гин, хятадын Чанжэг санаанд оруулж гин тий. Янз маш олон дарихнаар олон орнуудын дарихнаар сар болон бүжинтэй холбоотой тэмдэглэлүүдээр их илэрдэг байгаа. За тэр ийм хүчтэй дарихын энергитэй хөзрийг сонгосныхаа учрыг нь бүгдээрээ олж харцгаая. Тэгээд сар туула хоёр нь хосоо байж бас болцсошгүй тий. Нэгэндээ дурлсан байж болцсошгүй. Тим түүх бас маш олон дарих нарын домогт байдаг. Тэгэхээр таны төгс хувь зайны хүн нь яг ямар шуун байх нь гэдгийг харахаас өмнө бүгдээрээ та бүхний таны энергийн шалгалтыг нь хийж өгье юу. Хэрвээ энергийн шалгалтын мэдээлэл нь таарч авах юм бол энэ таны групп мөн гэсэн үг. Хэрвээ таарахгүй байвал өөр группыг үзэрэй гэсэн үг юм шүү. За групп номер 3-ын таны одоогийн байдал нь ямар шоу байдалтай байна вэ? Энергийн шалгалтыг нь харъя. The Wheel of Fortune маш их зүйл хөдөлж байгаа, өөрчлөгдөж байгаа. Нүүж байгаа, ажил сольж байгаа. Эсвэл амьдралынхаа харах үнцэг, тийм амьдралыг харах үнцэг, бие авч явах байдал, үзэл бодол, шин зүйлийг сурах гих мэтчлэн. За энэ хөзөрнүүд нь унчлаа. Энэ хайрын зургтай хөзөрнүүд ямар хөзөрнүүд унсныг нь харъя. За унсан хөзөрнүүд нь ийм хөзөрнүүд байна. Receptive, enlightenment, trust. Ер нь ямар шүү нэрийг харагдаж байна. Ерөнхийд нь харъя те. Signs, openness, past lives. За энэ тэгэхээр юу тохиож байна гэхээр та магадгүй сүнсний нэгдэл soul unity гэдэг өнгөрсөн насыг нь харуулж өгдөг ийм нэг рейки шиг юм шиг ийм үйлчилгээ байдаг Монголд. Магадгүй тэр үйлчилгээн дээр хандаад та өмнө насаа харсан байж болцсошгүй, эсвэл зүү дээрээ өмнө насаа харсан байж болцсошгүй, мэрэг төлгөөр өнгөрсөн насаа харсан байж болцсошгүй. Ямар ч иглээсэн та энэ нас нь таны анхны нас биш юм байна. Хорвоо ертөнц илүүгүй юм байна. Таны бодж ирснээс санснаас илүүгүй юм байна гэдгийг та олж харсан, ухаарсан. Тэгээ маш олон насны мэдлгүүд, авиас бэлгүүд нь танилуу одоогоор урсаж орж ирж байгаа байдалтай харагдаж байна. За тэгээд энэ Three of Pentacles-ын доошоо харсан, The Magician доошоо харсан байгаа нь та энэ зүйлсийг бусадтай хараахан хуваалцаагүй, ярилцаагүй байгаа. Бас материал ертөнц бас тийм ч чухал биш байсан юм байна. Тэгээ бид нар манай энэ дэлхий дээр байгаа амьдралын материал ертөнц, мөнгө, ажил, бизнес гэдэг зүйл нь ерөөсөө дэлхий дээр тохиох ёстой амьдралын дэлхий дээр амтлах ёстой зүйлсийн 50% төдий юм байна тийм тал нь юм байна. Бид нар ч багахтай мэдлээ том болох явцад мөнгө олно, ажил хийн, хүнтэй сурах хүүхэд гаргана. Энэ бол ерөөсөө амьдралын 100% гэж боддог байсан тийм үү. Тэгтэл та одоо за энэ материал зүйлсүүд ч бас тийм ч чухал биш байсан юм байна. Бодсноос минь тийм ч чухал биш байсан юм байна. Арай илүү гүн ертөнц байгаа юм байна. Тэгээ дээрэс нь энэ хорвоо ертөнц амьдрал яг яаж өрнөх ёстой, яах ёстой гэдэг талаар ер нь нийгэм надад худлаа ярьжээ гэдгийг та ухаарсан байгаа харагдаж байна. За нэг өдөр суулж үзье таны одоогийн байдал дээр. Тэгэхээр та маш хүчтэй энергийн хувиралд орж байна л гэсэн. Энерги сүнсний хувирал жинхэнэ утгаараа сүнсний сэрэлт тань тохиож байна. За тэгээ энэ сэрэлт нь сайхан одооноос тохиож болцсохгүй, удахгүй тохиох гэж болцсохгүй. Эсвэл хамгийн оройдоо гэх юм бол жил 2 жилийн өмнөөс тохиосон байж болцсохгүй. Энэ сүнсний сэрэлт нь нэг удаа тохиогод болдог зүйл биш. Олон жилээр удаан хугацаагаар багаар ингэж төвшөө ахиж тохиодог зүйл байх бас боломжтой. Нэг өдөр тохиогод нэг мөчөд болоод дуусчих зүйл бас биш юм аа. За ийм чухал зүйл таны амьдралд тохиож байгаа харагдаж байна. Synchronicity. За үнэхээр одоо та хорвоо ертөнц буюу энэ одоо дэлхийн энерги харах юм бол энэ чинь надаа урсгал юм голын урсгал шиг юм урсгалууд ингээ урсч идэг. Энэ урсгалдаа одоо та орж ийн гэсэн үг. Өмнө нь энэ урсгалаас гадуур ингээд юм амар олон гол байгаад байдаг. Энэ урсгалын айл нэг ирэг дээр нь очичоод буучаад тэнцэнэ ингээд жижигхэн хүрээнд юм материаллык амьдралаа босгоод тэг ингээд жижигхэн хүрээнд л амьдраад ирсэн бол одоо энэ урсгалтаа нэгдээд амьдрангууд нэг урсгалтаа нэгдсэн байхад бусад урсгалтаа тэр чигт нь хамттан нэгдчихэд одоо шууд та далаад нэгдсэн байна л гэсэн үг. Мэдлэгийн далаа, зүүн бэлгийн далаа, хорвоо ертөнцийн далаад нэгдэж чадсан байна. Энэ нь синхроноор илэрж байгаа. Синхрон буюу давтагдсан тоо арах тий маш олон тохиолдлын юм шиг зүйлсүүд гайхамшигын зүйлсүүд тохиох гих байдлаар илэрж байгаа юм байна шүү. За тэгэхээр та ийм сайхан хүчтэй сэрэлт
Хадлын явдал маш сайн сайхан гой зүйлс таныг хүлээж байна. Тэгээд ийм амжилттайгаар сэрж байгаад нүнхээр баяр үргээ. За энэ сэргэлт нь бас юм муухай хар шөнөө шүн мөнтэй дагалдсан биш. Зовлонтой, шархтай дагалдсан биш. Их гой зөөлхөн байдлаар орж ирж болзошгүй. За гэхдээ бас мэдээж трам, шарх, дарамт, дарангуул гэх мэт зүйл дагалдаж орж ирж болзошгүй. Хэрвээ тийм бол тэр зүйлсүүд нас тийм ч хүнд байхгүй юм а. Хэрвээ үнэхээр хүнд байсан бол хамгийн хүндүүд нь одоо ингээд артаа үлдсэн. Ирээдүйдээ зөөлхөн байх болно. Тийм сүртэй асуудал үүсэхгүй. За хамгийн том асуудал хамгийн муудаа бүр ингээ муугаар нь бодож харах юм бол худлаа ярих те хүн таны тархийг эргүүлэх гэж оролдох буруу урсгал руу оруулах гэдэг ч юм уу ийм зүйл тохиож болцсохгүй. Тэгээ бусдаар бол айгүй тажгүй сайхан зөөлхөн голын урсгалаар их зөөлхөн явж байгаа. Та сайхан биеэ сул тавьсан сониуч байдалтай хандаж чадж байгаа харагдаж байна. Зарим хүмүүс урсгалаа эсэргүүцээд тахлаар айгүй ширүүсээд байдаг те ширүүсээд хэцүүдэх гэдэг талтай. За одоо таны хувь зайны хүний талаарх мэдээллийг нь харж өгье юу. Хувь зайны хүн суух хүн, ханилах хүн ямар хүн байх вэ? Эхлээд ордоос нь эхлэе те ямар ордын хүн байх вэ? Гэдгийг нь харж өгье. За энэ холж явах үед жаахан тэрсэлтэй, тэмцэлтэй мэдрэгдэж байна. Тэгээд өдрөөс гарч ирэх гэж нэлээд ядаргаатай гарч ирж байна те. Capricorn материйн орд доошоо харсан activate. Шууд утгаараа материйн ордын энергитэй байж болзошгүй. Эсвэл доошоо харсан учраас мэлхийн энергитэй байж болзошгүй. За өөр ямар үзэр гарч ирэх нь харъя. Dignified, strength хүч чадал гэдэг үзэр доошоо харсан гарч ирсэн байна. Solar flare activate гинөө хоёр адилхан утгатай үзэр гадарлаа тий. Achieve нэг нь achieve нөгөөх нь activate гэсэн мэн би энийг ихэд activate буюу идэвхжүүлэх гэж уншсан. Тэгсэн чинь зохион бүтээх хөгжүүлэх авч явах гэсэн утгатай үзэр байжээ. Strength хүч чадалгийн үзэргаа дэрчсэн доошоо харсан. Таны ханилах хувь зайны хүн нь яг одоогийн байдлаар сэрэг байна. Амьдралын бодит үнэнд сэрээгүй байна. Тэгээд та тэр хүнтэй уулзах үед энэ хүн сэрээгүй байх болно. Жохон өнгөрсөн өмнөх амьдралдаа хорогдох гэдэг ч юм уу те хорвоо ертөнцийг материал чигээр нь харахыг хүсэх гэдэг төрлийн хүн байж болцсошгүй гэж яалтчгүй харагдаж байна. За урдыг нь Лио Арслангийн урд дэше харсан гарч ирж байна. Арслан байж болно, хумх байж болно. Дараагийн үзэр нь болохоор Beloved Venus доошоо харсан хайр, жинхэнэ хайрт итгэдэггүй хүн байгаад байна. За энэ хүнд маш их хэмжээний ангаалт шаардлагатай байгаад байгаа учраас тэгээд энэ хүний ангаах шаардлагатай асуудлууд нь гэж хүчтэй дэлгэрч гарч ирээд байгаа учраас энэ хүн нэг бол кармик эсвэл ихэрдэл soulmate-ийн энерги бол байхгүй байна. Soulmate бол биш. Тэгэхээр нэг бол кармик, нэг бол ихэрдэл юм аа. Тэгэхээр та ихэрдэлийн аян замналыг сонирхохгүй, ихэрдэлийн аян замналд дэндүү ядаргаатай хэцүү гэж байгаа бол та soulmate-ийг одооноос эхэлж сонгох юм шүү. Одооноос soulmate-тэйгээ баймаар байна гэдэг захиалгаа одооноос ахиустай хэлээрээ. Тэгээд сонголтоо гаргасан байхад сонголтын сахиусууд нь 100% хөндлөнө. Тэр сонголтыг нь өөрчилж өгөх, тэр сонголтод садаа болоод байгаа шархнуудыг илрүүлж ангааж өгнө. За харин та одоогийн байдлаар ерөөхдөө бол ихэрдэлийн харилцаараа чиглэсэн байна. Кармик хүнтэйгээ уучирсан байлаа ч гэсэн тэр кармикийн цаана яаж иж байгаа л ихэрдэл нь байхаар харагдаж байна. Тэгэхээр таны эцсийн замнал бол эцсийн хандлах хүн нь яалтчгүй ихэрдэл нь байхаар харагдаж байна. За ихэрдэлийн талд өөрийгөө хүч чадалтай гэж боддоггүй, амьдрал өөрийг нь удирддаг, материалын ертөнц, капиталист ертөнц, мөнгө те ингээ эргэн тойрныхоо нийгэм нь өөрт нь ингэж нөлөөлдөг, улс төрчид өөрт нь нөлөөлдөг гэсэн үзэл бодол хүчтэй харагдаж байна. За activate тэгээ сэрч чадахгүй нэг л юм зүүрмэглсэн амьдралтай байгаад байгаа юм шиг, өдөр тутмын амьдрал нэг л хэвэн байгаад байгаа юм шиг, угаасаа л амьдрал нэг л хэвэнээрээ л байгаад байх юм шиг тийм. Тэгээ хүсэл бүр хитрхи том хүсэлтэй, мөрөөдөлтэй, зоригтой учраас энэ зүйлсүүд нь хизээч биелэхгүй дээ гэж боддог. Хайр дурлал, жинхэнэ хайр дурлал бараг байхгүй дээ, бараг жинхэнэ хайр дурлалтай учрахгүй дээ гэж боддог юм шархнууд таны хүнээс харагдаж байна. Энэ харагдаж байна гэхэлэр та өмнөөс нь ангааж өгөх боломжтой гэсэн үг. Энэ хүний хийж чадж байгаа яг болж байгаа зөв зүйл нь юу вэ гэхэлэр үнэхээр өөртөө итгэлтэй, бас дээрээс нь үнэхээр царайлаг хүн байж болзошгүй. Дур булаам, бусдын анхаарлыг татсан. Бусад нөгөө хоёр групп төр нь болохоор жоохон даруухан юм классик
дур төрхтэй хүмүүс гарч ирсэн бол таны хувьд таны энэ хүн од хүн байж болцсошгүй те celebrity хүмж байж болцсошгүй. Хэрэв celebrity биш бол celebrity байж болохоор ч юм шиг те. Ийм лаг ийм содон дур төрхтэй, содон авьяастай, бусдын анхаарлыг татдаг, бусдын хайрыг татдаг ийм хүчтэй энергитэй, магнетизмтэй хүн байна. За тэгэхээр энэ хүн угаасаа од хүн байж болцсошгүй гэдэг байна шүү дээ. Эсвэл од хүн байх, жүжигчин, дуучин байх сонирхолтой, дэлхийн тавцан дээр гарах сонирхолтой хүн учраас энэ мөрөөдлүүдийг хэтэрхий том гэж бодоод өөрийгөө жоохон гутардаг гэж болцсошгүй. Яг л мөрөөдлийг хэтэрхий том гэж хараад байгаа те. Би мөрөөдөлд хүрч чадахгүй байх та гэж бодоод байгаа. Гэтэл энэ хүн тантай нийлснээр энэ том дэлхийн тавцанд гарах хэмжээний од болох боломжтой болж байгаа маа л гэсэн үг. Яг тэгвэл хоёр ихэр төлөөд гэж харагдаад байгаа те. За энэ хүний зан характерын талаар мэдээллийг нь харъя. За энэ хүний зан характерын мэдээллийг нь харъя. Ямар зан характертай хүн бэ? Хоёр үзэр гарч ирж байна. Ууг нь бол маш романтик хүн гэж харагдаж байна. Маш романтик хүн. Жинхэнэ хайртайгаа л байхыг хүсдэг, гэхдээ итгэдэггүй гэдэг байгаа шүү дээ, тий. За тэгээд явцгүй харилцаануудыг ер нь их үргэлжлүүлдэггүй. Дими зүйлд энерги зарцуулдаггүй. Энэ бол сайн тал нь temperance. Хоёр дахь групп дээр гарч ирсэн үзрүүд гарч ирээд байна. Pterosaurus хайр дурлалын тал дээр маш их шархыг амссан. За энэ хүний юу л гарч ирээд байна гэхэлэр шархнууд нь л гарч ирээд ахыг. Аргаах шаардлагатай зүйлсүүд нь л гарч ирээд ахаа гэдэгт яа л ихэр төлөлийн чанартай. Тэгээ ихэр төл угаасаа таны төгслөн байдаг. За характер, гадна үзэмж, байгаа байдал бүх юм таны яг төгсөн байдаг. Тийм учраас бараг тэрийг нь мэдэх шаардлагагүй л гэдэг ах шиг байна. Тэгээ зүгээр энэ хүнийхээ асуудлуудыг нь ангаад өгвөл та хоёр юугүй нийлнэ. Угаасаа энэ хүнийг таньнаа алгасахгүй гэсэн үднээс сахиусан нийлийн хүний шархыг нь ангаах зүйлсийг л харуулад иж болцсошгүй. Энэ хүн хайр дурлалт айгүй хохирлыг амсч ийсэн, хүчтэй хохирлыг амсч ийсэн. За тэрнээсээ болоод айгүй өөрийгөө хамгаалахын тулд их зөрүүд заныг өөртөө суйрлуулсан. Зөрүүд занаар өөрийгөө хамгаалдаг, өөрийгөө protect гэдэг, тэ өөрийгөө аюулгүй байлгадаг юм ихэр төлн байна. Тэгэхээр энэ занууд бас танд байгаа гэсэн үг. Яагаад гэвэл ихэр төлн учраас тэ та тэгээ өмнөөс нь ангаах боломжтой. За энэ хүний сонирхолтой зан характерыг харжуулах уу, шарах биш зан характерыг харжуулах уу? Болох юм нэг ихэр төлөлийн талаар уншлага хийхлээр дандаа л зөвлөгөө, ангаалт харагдаад яг гой дөрвтэй баттай мэдээлэл ерөөсөө хэлэхгүй хараалахгүй гэж захиусууд нууцлаад байдаг талтай. Тэр ихэрлүүдийн харилцааг унших жоохон хэцүү. Гэхдээ би айгу олон ихэрлүүдийн харилцаан дээр зөндөө уншлага хийсэн учраас бараг уншиж сурч байна дөө. За ихэрлийнхэн зан характерын талаар мэдээлэл авъя. Ямар хүн юм бэ? Тэгээ ямар хүн бэ гэхээр өөрийгөө таньживал ихэрлэлээ ямар хүн гэдгийг олж мэднэ. Жохон traditional биш. Traditional биш гэдэг нь болохоор хичнээн материал ордын хүн байж болцсошгүй ч гэлээ, материал ордын энергитэй байж болцсошгүй ч гэлээ, жоохон модерн хүн байна. Модерн гэдэг нь яг үндэсний соёлоод байгаа гэдэг ч юм уу те, эсвэл заавал хорим дээрээ заавал дээл өмснө гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс баригддаг. Жоохон шинэлэг хүн байна. За тэгээд сюрприз нэг дуртай биш. Зүгээр шулуухан ярилцж явах дуртай. Шулуухан ярилцаад анханасаа тохиролцоод ойлголцчихвол айгүй амар те. Одоо сууя гэдэг саналаа ингэж амар гинэт сюрприз болгож гарч иргэх биш. Нэлээд удаанаас дээрээс ярилцаад төлөвлөө тохиролцож байгаад суудаг гэдэг ч юм уу те. Тэг янз бүрийн янз бүрийн сюрприз бол барихгүй болов. Би Хавай руу явах 2 билет авсан, онгоцны билет авсан гэдэг ч юм ингэхгүйгээр тантай хоёулаа Хавай явах уу, яаж явах уу сайхан төлөвлөж ярилцж агаад тантай бүх зүйлийг хийн. Энэ талаараа ярилцаа айгу нэг талаараа амгалан гэсэн үг. Бүгдийг ярилцдаг, бүгд ойлгомжтой байдаг. Тэгээ энэ хүнээс ийм сонин генетийн сонио ааш гарч ирэхгүй. Генетийн мэддэггүй байсан ааш аваар гарч ирэхгүй. Тэ хүнийг таньсан гэж бодоод суучдаг. Тэгээ дараа нь шал өөр зан характер гарч ирээд байдаг гэдэг ийм асуудал бол байхгүй гэж харагдаж байна. За энэ хүний зан характерын талаар өөр нэмэлт мэдээллийг харъя.
Харцгаая. Codependency их бие даасан хүн гэж харагдаж байна. Тэгээд нэлээд Яхуур бие даасан healing family issues гэр бүлтэйгээ жоохон таарч нийлдэггүй байж болцсошгүй. Гэр бүлтэйгээ таарч нийлдэггүй. Хэрвээ та гэр бүлтэйгээ таарч нийлдэг болвол тийм дээр жоохон учир байдаг. Ихэр төлөөдөд нэг нь гэр бүлтэйгээ таардаг, нөгөөх нь гэр бүлтэйгээ таардаггүй. Үзэгдэл маш түгээмэл байдаг. Ихэр төлөөдийн дунд. За тэгээд хоёулаа өөрсдийнхээ талын гэр бүлтэйгээ эвтэй байдаг тохиолдолд ихэр төлөөд явж жоохон цөөхөн. Нэг бол хоёулаа гэр бүлтэйгээ таардаггүй, эсвэл нэг нь гэр бүлтэйгээ таарад нөгөө өөрийнхөө талынхаа гэр бүлтэйгээ таардаггүй тал их түгээмэл байдаг байгаа. Тэгэхээр таны ихэр дөл буюу таны хань нь гэр бүлийнхэнтэйгээ таардаггүй тал нь байж болцсошгүй. Тэгэхээр гэр бүлээс их хэмжээний травм шарахыг амссан учраас айгүй юм хахир болсон байна. Айгүй их болгоомжулдаг тий асуудлуудыг няхуур хардаг. Тэгэхээр охины ордын энерги бас байж болцсошгүй. Түрүүн бас охины ордын хөлзөр хальт харагдаад байсан. Охины ордын энергитэй хүн байж болцсошгүй. Их нарийн нямба гэсэн үг тий. Тэгээ жоохон сэжүүрхтэй энэ яасан тэр яасан энэ асуудал нь яадیں۔ Энэ тэгдэм үг айгүй сайн судалж иж хөдөлгөөнө хийдэг. Тийм учраас хэр баргийн үнтэй харилцаанд ордоггүй. Ийм юм байна. За энэ хүнтэй таалагдж байгаа болов яаж байгаа вэ? Гэхдээ таны ихэр дэл мөн л бол тань таалагдах явах ёстой. Тэгээд энэ шархнуудыг нь хараад шархнууд нь таалагдахгүй байл энэ ангаах шаардлагатай зүйлсүүд та хоёрын харилцаанд шууд блок болж байгаа зүйлсүүд гэсэн үг юм аа. Тэгээд шууд блок болж байгаа зүйлсүүдийг ангаачвал юу яадаг? Маш хурдан нэгдэлд ордог. Өтөр даруй маш түргэн нэгдэлд ордог ба. За одоо гадна төрхийн талаар харъя. Ямар нүдтэй хүн бэ? Нөө ямар нүдтэй хүн бэ? Харцгаая. Орсоор шүрки би амар акцентээр амар буруу хэлээд юм. Гэтэ юм нүдээ ингээд онилгож аваад хүн лөө хардаг та ингээд жоохон сэжигсэн байдалтай нүдээ онилгож хардаг тийм нүдтэй хүн гэж харагдаж байна. Тэг хүнийг сэжиглээг байхдаа амар хөөрхөн юм тормолцсон юм хар нүдтэй. Юм хилэнц мандалттай хүн шиг тий хилэнцийн мандалттай хүмүүсийн нүд нь ингээд юм манандсан гүнлэн яваад орчморч юм шиг юм лазер шиг нүдтэй байдаг. Тэгэхээр хүнийг ингээд хардар сэрдэх үедээ ингээд нүдээ ингээд амар шүрки болгочдөг. Шүрки гэдэг ингээд нүдээ чартаалгах гэдэг ч юм уу тий ингээд юм нарийсгаад хүнийг ингээд хардаж хардаг даа. Хардаж сэрдэж хардаг даа. Тэг хартай хүн бол биш зүгээр хайртай хүнийг хардан гэхээс илүүтэйгээр хайртай хүн одоо шинэ ажилд орох гэж байгаа гэх юм бол наад ажилч яадаг ямар гэрээ хийх юм гэрээний асуудалтай мó гэрээ туслахаар бол яах юм гэх мэтчлэн те тиймэрхүү байдлаар айгуу сэжүүртэй яхуур төрлийн хүн гэж харагдаад байгаа. За тэгээд юм юмыг амар сэжгэлдэг харддаг танддаг гэхээр бас хилэнцэн ордын энерги орж ирж байна те тийм нүдтэй. За тэгээд хардаг байхдаа амар хөөрхөн жоохон хөвгт шиг юм тормолцсон юм хар нүдтэй гэж харагдаж байна. За ямар царайтай хүн бэ? Царай нь ямар хүн бэ? Царайных нь мэдээллийг харъя. Энэ үзэр байн гарч ирж шүү. Царай нь өнгөлөг хүн. Маш өнгөлөг хүн. Өнгөлөг, ажирсаг, итгэл даах үйц, хариуцлагатай найдвартай. Өнгөлөг, цоглог царайтай гэж харагдаж байна. Сайхан цайвар арьстай гэж болцсохгүй тий хэрэг эмхтэй хүн бол улаан уруулын бодог. Улаан уруулын бодог, улаан ангисаг энэ төр ашиглах их дуртай. Тэгээ надаа хооланд хий орж байгаа болохоор энэ яг үнэн мэдээ гэсэн тохиолж байгаа. За ямар үстэй хүн бэ? Содон үстэй юу? Урт буржих үстэй юу? Тэ шинхэн өтгөн үстэй юу? Үсийг нь харъя. Урт шулуун үстэй юу? Урт үстэй, урт шулуун үстэй гэж харагдаж байна. Гэтэ буржилгах, долгионтой айлгах дуртай. Содон үстэй. Маш үзэсгэлэнтэй үстэй, намирсан, торголцсон үстэй. За тэгээ нүд нь нас дахиж гарч ирж байна тийм гой үзэсгэлэнтэй хар нүд гэдэг байгаа. Үзэсгэлэнтэй хар нүдтэй тэгээ уурт юм хамаартай аж болно. Уурт өндөр хамаартай байх боломжтой. Би энэ ямар биетэй вэ? За маш том биетэй, өндөр, биерхэг, хүчтэй биетэй. За хэрэг эмэгтэй хүн бол ийм ээжэрхэг гэдэг ч юм уу нэг том зэжтэй, том бөхстэй
ийм нэг эмхтэй Viking эмхтэй байдаг да. Valhalla-гийн гэдэг ч юм уу те. Ийм шүрэнгийн нарийнхан Аз эмхтэй шээ биш. Монгол, Казак, Орос мэтийн ийм жоохон биерхэг эмхтэй байдаг да. Юу зузаан гуйтай гэдэг ч юм уу. Эрэгтэй хүн бол мэдээж ийм булчинлаг өндөр гоё том нуруутай. Ийм том өндөр биетэй эрэгтэй хүн гэсэн. За тэгээ нөгөө хар ийм бөөрхийн харнууд нь дахиад харагдчихээн те. Ийм гүн хар зөөлхөн ийм өтгөн нүд гэдэг юм уу те. Энэ нүд ишээ ямар нүд гэж хэлэх юм бэ? Ийм өтгөн нүд байдаг да ийм гоё усар хог өтгөнүүд тэлэр яг хилэнц мандалтай л аж болцсошгүй болоод байгаа. За тэгээ мэдээж дахиад ийм урт том хамартай. Зөөлхөн найдвартай, дулаахан царайтай ийм хүн байна. За энэ хүнтэй яаж уулзах вэ? Ямар тохиолдолд уулзах вэ? Хизээ уулзах вэ гэдгийг хараад үгүй. Одооноос ангаалтаа хийгээд эхлэх юм бол хизээ уулзах боломжтой. Тэгээ ихэр төлөөдөө хизээ уулзахын хэлэх айгуу дургу байдаг. Гэвч захиусууд нэг хэлж дуусаагүй байтал тоо харуулсангүй. За ихэр төлөөдөө хизээ уулзах нь үнэхээр захиусууд нь хэлэх амар дургу байдаг. Яа тэгвэл 100% энийг та өөрөө шийддэг. Зарим хүмүүс ихэр төлөөдөө нийлэггүй 40 жил болж байна л гэж хэлээд байдаг тийм. Энэ хүмүүс өөрсдөө ихэр төлөөдөө яг одоо бөгөөд хурднаар уулзах сонголтыг гаргаагүй байдагтай холбоотой. Ихэр төлөөдөө уулзахаас өмнө дахиад нэг юм бидэм амжуулчих гэдэг ч юм уу. Дахиад жоохон ангаач гэдэг ч юм уу. Тэ ингээд ихэр төлөөдөө уулзахаас урьдтал болгоод өөр зүйлсүүдийг хийгээ яваад байдаг. Учраас ихэр төлөөдөө уулзахгүй 10, 20, 30, 40 жил болчдөг. Тэгэхээр ихэр төлөөдөө нийлэх хэсгийг та өөрөө 100% шийднэ. You're free in the choice of the moment. Би энэ утгын хүртэл уншаагүй байла. Та өөрийн сонголтоороо өөрийгөө чөлөөлнө. Alpha and Omega бас хос бэлэгдэл гарч ирж байна те. Хосуудын бэлэгдэл гарч ирж байна. Таны сонголтын хүчтэй бэлэгдэл гарч ирж байна. Би энэ хүсрийг маш сайн холж аваад суулсан тийм үү та харсан тийм. Өөрөө мэдэрч суулаагүй ингээд холж аваад гаргаж ирсэн. Энэ бол үнэхээр 100% ихэрлийн харилцаа мөн бөгөөд кармик харилцаа биш бөгөөд хизээ уулзах гэдгээд та өөрөө 100% шийднэ. Тэгээ шархнуудаа ангаахаас өмнө уулзаж болно. Тэгэх юм бол жаахан тохгүй байж болно. Гэхдээ тохгүй байсан ч гэсэн тэр тохгуурлаа давж гараад ангааж бас болдог. Эхлээд уулзчаа дараа нь ангааж болдог байгаа. Эсвэл ангаачаа дараа нь уулзаж бас болно. Тэр яг одооноос уулзъя гэвэл та одооноос уулзах сонголтоо хийгээд уулзах яг одоо уулзаад яг одоо нийлэх сонголтоо хийсэн дараа яг ямар айц төрж гин, ямар сэтгэл төгшөөр, ямар зовнилууд илэрж гин гэдгээ мэдэрч жагаад тэрэн дээр дор нь ингээ вог гэд ангаалт нэчиж болдог байгаа шүү. Тэгэх юм бол өнөө маргаашгүй уулздаг юм аа. Ихэр төлөлийн харилцаа бол тийм гайхамшигтай. Та ихэр төлөлийн харилцаанд маш их хүч чадалтай байдаг. За хаана уулзах вэ? Энэ үнтэй хаана уулзах вэ гэдгийг бас та өөрөө шийдэж болдог байгаа. Гэхдээ хараад үе. Ихэр төлөлийн харилцаанд ер нь бол таран уншлага гэхээсээ илүүтэйгээр яг ангаалт судалгаа хийж толилцоглоо хийх нь л арай дээр байдаг. Гэхдээ миний өөрийн ихэр төлөлийн харилцаанд таран уншлага яг юм нэмэлттэй таран уншлага маш хүчтэй нэмэр болж исэн зүйл, маш үнэтэй зэнтэй зөвлөгөө өгч исэн намайг зөв зам руу оруулж исэн учраас би ихэр төлөлийн сэдвээр таран уншлага хийдэг хэвээрээ байгаа. За энэ өдөр гарч ирээ гэж байна. Very soon. Үнэхээр удахгүй уулзах гэж байна. Ямар нөхцөлд хаана уулзахыг бол маш романтик газар уулзнаа. Тагтан дээр гэдэг ч юм уу те, балкон дээр гэдэг ч юм уу, агаартай, салхитай, нүмертэй юм газар уулзнаа. Асар дотор гэдэг ч юм уу те. Яаж уулзах вэ? Маш удахгүй уулзах нэ. Flirt. За нэгнтэйгээ шууд сэтгэнээр нэгнийгаа шууд яасан царайлаг хүн бэ? Царайлаг охин, царайлаг залуу вэ гэдэг ч юм уу те, хүүс хамаарахгүйгээр нэгнтэйгээ сэтгэнж уулзах болно. Амар юм айлгүй байдлаар уулзсан. Clearly decide what you want now. What you want so that it comes to you now. Юу хүсэж байгаа яг одоо шийд. Тэгээд тэр нь танд тохиох болно. Тэгэхээр хизээ яаж ямар байдлаар уулзах, энэ харилцаа ер нь ямар шүү байх, энийг 100% та өөрөө шийднэ. Тэгэхээр юм гоё тагттай тийм юм гоё люкс гэдэг ч юм уу, эсвэл юм хөөрхөн байрныгаа дайдаг асарт гэдэг ч юм уу тийм юм хөөрхөн тагттай ийм өдрийн цагаар гэдэг ч юм уу, гоё бүөрхийн өдрийн цагаар эсвэл гоё нартай өдөр гэдэг ч юм уу тийм ийм яг ямар нөхцөлд уулзмаар байна гэдгийг та өөрөө одооноос сонголтоо гаргаарай. Энэ сонголтоо яаж гаргах вэ гэхээр сайхан мөрөөдөө тийм байвал гоё доо гэд бүрэн сэтгэл догтлуулад яасан гоё гэсэн мэдрэмж төрүүлэх хүртэл нь мөрөөдөл тэр нь өөрөө сонголт гэсэн үг. Тэгээ тэр мэдрэмжээ мэдэрчээ тэр мэдрэмжээ тиймээ би энийг хүсэж байна, энийг авмаар байна гэд өөрлөгөө шингээж байгаагаар төсөөлөө тэр мэдрэмжээ өөртөө сайхан нэвшил ингээ шингээгээр суувал энэ маш чанартай сонголт болно.
Яаж вэ гэхээр сайхан сэтгэнөр байдлаар айлгүй байдлаар нэгэнтэйгээ уулзж байгаа харагдаж байна. Хүндээ биш те нэгэнтэйгээ хар яар хийсэн байдлаар биш. Холоос одоо өрөөний хоёр талаас нэгнийгээ харчаад ингээ нүдэрээ нэгнийгээ анзаараад тэгээд баг багаар ойртоо танилцаад гэдэг ч юм уу те. Эсвэл тэрнээс илүү тэрнээс илүү айлгүйгээр танилцж бас болж байна те. Гэх мэтчлэн ерөөсө боломжтой байна шүү. 100% боломжтой нэ. Сахиусууд нь таны сонгохгүй байгаа сонголтуудын боломжуудыг ингээ харуулж өгөөд энэ үзрүүдийг голцоо гаргаж өглөө. Гэхдээ яг яаж уулзах вэ, хизээ уулзах вэ гэдэг 100% таны гарт байгаад байна. За тэгэхээр уршлынхаа эхний хэсэг нь ингээд боллоо. Эцсийн сүүлийн нэг зөвлөгөө ч юм уу харж өгье те. Сахиус нь юу гэж хэлмээр вэ? Clarify. Тийм. Тодорхой болго. Бүгдийг нь тодорхой болго. Тодорхой болго. Юу хүсэж байна? Ихэр төлөөсөө юу хүсэж байна? Ямар хүнтэй баймаар байна? Таны төгс хүн ямар хүн бэ? 100% тодорхой болгоно гэж бичтэй сайхан бичээ 40 50 ширхэг урт устай баян өндөр нуруутай амтан тайртай надтай хам зөндөө хайлтай хүүхдтэй болох хүсэлтэй 9 хүүхдтэй болох хүсэлтэй гэдэг ч юм уу те содон фэшнтэй бүжиглэх дуртай гэдэг бүгдийг нь бич бүгдийг нь бүр бичээ нарийн болгоод яаж уулзч чинь ийм гоё кино шиг ийм орчинд цас бод гэж цас орж байгаа үед гэдэг ч юм уу те тэгээ 2025 оны 3 сарын 3-нд гэдэг ч юм уу гэ бүгдийг нь нарийн бич тодорхой болго. Тодруулал. Тэгээд хорвоо ертөнц нь танд буулгаж ирэх болно гэж хэлж байна. За тэгээд үнэхээр ойртчихжээ. Ихэр төлтөө нийлэх нь үнэхээр ойрхон байна шүү. Тэгээд энэ ойртчихна гэж хэлэнгүү та сандарч гин үү, догтлж гин гэдэг нь яг үндэ догтлын дотор айдас байдаг. Тэгээд догтлынхын дотор нь яг ямар айдас байна вэ? Тэрийг нь шалгаад ангаагаарай. Тэгээд догтлынхын оронд амар амгалан тэмээ гой санагдаж байна. Яг гой зүв бууж байна гэдэг юм. Тайван өөртөө ихтэй мэдрэмж төрж ивэл за окей болж байна. Тэг ангаах зүйл байхгүй. Тэр хэсэгтээ энэ талбартаа ангаах зүйл байхгүй байна гэсэн үг болж таарж байгаа. За тэгэхээр 27 гэж сахиусны тоо харагдлаа. Үнэхээр гоё нь үнэхээр сайн синхронтай байна тийм. Синхрон хүчтэй байна. За тэгээд хэрвээ та манай нэмэлтийг мөн авах юм бол та хоёр нийлсний дараах амьдрал ямар ах вэ гэдгийг хараад өгнө. За тэгээд нэмэлт зөвлөгөөг нь харж өгөх болно. Хэрвээ нэмэлтийг мөн авах гэж бол тоодохгүй уулзъя. Бичлэгийн өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Амжилтыг хүсье. Үнэхээр их баярлалаа. Баяртай.